За өнөөдөр сонсогч та бүхэнд ютубер, контент бүтээгч Ruby-тэй ярилцгаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээ манай студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хүрсэнд маш их баярлалаа. За өнөөдөр бит хоёрын яриа илүү нөгөө контент хэрхэн бүтээж байгаа талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Тэгээд анх ярин YouTube дээр одоо YouTube дээр 317 мянган subscriberтэй байгаа гэсэн тийм. Тэгээд Монголын бараг топ-од орно өстэй энэ тоочин. Би бол дундажтай орно гэж бодож байна. Тийм топ-од ч одоо сая хүрсэн хүмүүс зөндөө байна. 700 800 кат хүмүүс зөндөө байна. Би одоо 1 сая хүрсэн хүн ч одоо 2 3 л гэж бодсон. Яг 500 мянгаас дээш бол топ гэж бодох юм байна. Би өөрийнхөө хувьд бол. За тэгэл анх одоо YouTube дээрх бичлэгээ хязээ эхлүүлж ирсэн бэ. Ер нь яагаад эхлүүлэхээр болсон. Гэхдээ энэ асуултыг илүү нөгөө тухайн үеийн өнцгөөс одоо бусад хүмүүст ингээд за тухайд YouTube дээр ингээд бичлэг эхлүүлж явахдаа ийм шалтгааны улмаас эхлүүлжсэн ингээд бусдад зориулж биш өөртөө энэ хариултыг зориулж дэвтэр дээр бичиж гэвэл яг юу гэж үчих байсан бэ? Өөр хин нэг одоо уншихгүй тэр хариултыг гэж бодвол 16 онд YouTube-ыг нээж исэн. Гэхдээ бичлэг хийж байгаагүй. Тухайд би ер нь их амар YouTube үздэг хүн байгаагүй. Бүжгийн бичлэг их үздэг. Одоо тэр үед чинь ингээд гадаад хосууд мосууд аягүй влог гэдэг гэсэн шүү дээ. Тэмнийх үздэггүй. Тэгэд яг хамгийн анх хийх болсон шалтгаан нь би өөрөө хацраараа турах гад баахан одоо Facebook-ээс Google-ээс YouTube-ээс ч ингээ хайж үзэж байгаа байхгүй юу? Нүрээрээ турах аргууд гэсэн чинь монголоор бичсэн тийм мэдээлэл өртөөсөө байхгүй. Дандаа англи орсоор. Тэгэд азар би орс хэлтэй болохоор ингээд надад ингээ давуу талтай болчихж байгаа шүү дээ. Тэгтээ надтай адилхан хэрнээ яг монгол хэл дээр тийм их сурвалжууд байхгүй байгаа тийм хүмүүст бас жоохон хэцүүлэн те. Гэснээр би нөгөө олсон бүх мэдээллүүдээ тэр аргуудаа өөр дээрээ туршиж үзээд тэгэд эдгээр нь хамгийн үр дүнтэй юм шиг байна. Тэгээд яг над шиг нэг хүн байж л таараа гэд тэгэж бодож нэг YouTube хийжсэн. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management-ийн компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөхийг ихээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management-ийн компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. Тэгэхээр анхны бичлэг нь яг өнөөдрийн зарим бичлгүүдтэйг ижлэх нь л өдөр тутмын амьдралын хэм маягийн талаар л бичлэгсэн гэсэн үг. Өдөр тутмын амьдралын маяг биш зүгээр л зөвлөгөө өгж байгаа. Нэг газар ингээд суугаад за нүрээрээ турахын тулд нэгт өндгөр маск тавиарай гэл ингээл. Анхны яг тэр бичлэг хийж хад хамгийн том айдас нь юу байсан? Одоо бол санахгүй наа. Тийм. Одоо жишээ нь бид нар ингээ ямар нэг юм эхлэхэд хүмүүс үзэхгүй болоо даа ч гэдэм юм уу. За хүмүүс намайг одоо шүүмжлэх болоо энэ тал нь таалагдахгүй болоо гэл нэг төгшөөрөөд штэ шинэ юм эхлэх гэж байгаа бол тухайд бол тэр эхлэх тэр мотивац нь бол зүгээр нэг өөрийн хэрэгцээ шаардлага байсан. Тэгээ тэрэн дээрээс нь үндэслээд шинэ контент яг ийм төрлийн юмыг бас бусд хүмүүст хийгээд үзвэл хэрэгтэй болов гэсэн сэтэл төрсэн. Бусдаар нэг айдас бол мэдрэгдээгүй юм байна тий. Тэгээ одоо хүн үзээд ингэж хэлэх үедээ гэж өртөөс айж байгаагүй юм. Яаж эвлүүлнэ? Яаж апплод хийдэм бол яг яад юм бол гэж тэр юм дээр жоохон айжсэн. Түүнээсээ ч зааг намайг одоо хүн үзээд ингэнэ гэж бодож байгаагүй юм байна. Одоо бодсон чинь. Одоо тэр 2016 оноос хойш гэдэг чинь 9 жил болчихж байгаа. Үгүй анхны YouTube-ээр нэгээд 9 жил. Гэхдээ анхны бичлэг болохоор 19 онд орж исэн. Тэгэхээр сүүлийн 5 жил бол тасралтгүй идэвхтэй. Эхний хэдэн жил бол жоохон тасралттай. Яг 22 оноос хойш нь бол тасралтгүй явж байгаа. Одоо контентуудыг тийж YouTube дээр оруулж байгаа бичлгүүдийг дундуур нь ямар нэгэн байдлаар нэг идэвхтэй хийж чад болох, дундан завсарлах шалтгаанууд нэр нь юу байд юм бол залхуурах юм болов. Нэгдүгээр залхуурах, хоёрдугаарт нөгөө нэг одоо ютубер болгон ч өөрийн нэг зүйлээ барьж авч байгаа шүү дээ. Зарим нь кино ярьдаг, зарим нь гэмт хэрэг ч юм уу те. Би өөрөө тэрийг олоогүйсэн байхгүй юу. Тийм болохоор өөрөө хийж байгаа юмнасаа бас жоох уйдаад тэгээ дараагийн бичлэгний санаа гэхээр ингээ барьж авах санаа байхгүй. Тэгээ жоох ингээд дундаа зайтай байгаа гэсэн. Тэг яг 22 оноос хойш би яг нөгөө хамгийн анхны gossip хийгээд тэг хүн үзээд тэгээд би надад gossip ярих зохт юм байна. Хүмүүс ч үздэг юм байна. Тийм болохоор нөгөө дараагийн бичлэгний санаагаа олоход ч гэсэн амар яг gossip гэдэг сэдвээ бариад авчихаар. Тийм тэрнээс өмнө бол тийм байна. Санаан дээр ягаад
Тэгээ залхуураал Тэгэхээр нэгсэнд өөрийнхөө дүрийг олон олтлоо бол хүн гээл зарим нь хийж үзэл. Тэгээд яг тэр өөрийн дөрөв олсноос хойш тогтмол хийж байгаа. Тийм. Тогтмол. Тэгэхээр өөрөө тэрэндээ дуртай гэсэн үг шүү дээ. Яг юм одоо gossip буюу ховж ярих ч гэдэг юм уу. Хүмүүс ч тэр нь өөрөө үзэл сайтай, engagement сайтай байна гэсэн үг тийм. Би Ruby-гийн ингээд зарим бичлэгүүдийн комментиг үзэхээр найз шиг тийм мэдрэмж өгдөг гэсэн комментууд бас мессежээр байсан. Тэгэхээр Ruby одоо өөрийнхөө бичлэгийг хийхэд юун дээр нь илүү их ач холбогдол өгч анхаардаг. Одоо жишээ нь зарим хүмүүс бол одоо манай бүрийн бол илүү чанар тал дээр анхаардаг ч юм уу те. Зарим хүмүүс бол контентын агуулга илүү чухал. Тэгэл утсаа асаагаал бараг л утсан дээрээ биччихье гэдэг. Зарим нь одоо ингээл тайзсал, гэрэлтүүлэг, зарим нь илүү entertainment талаас илүү жоохон ач холбогдол өгдөг, жоохон жүжиглэгч гэдэг юм уу те. Ruby-гийн хувьд контентын дээр найз шиг мэдрэмж өгöd байгаахийн цаад шалтгаан нь юу гэж өөрөө боддог вэ хүмүүст? Би бичлэгээхт ер нь хүнд найз шиг мэдрэмж өгчихсэн сон гэж хийж байгаагүй байна. Одоо чи нөгөө бүрийн чанар дээр, зарим гэрэлтүүлэг дээр, арын өмнө дээр гэсэн шүү дээ. Би болохоор өөр одоо юу гэдэг мэдээний сайт болгон дээр байдаггүй юмыг олоод өгчихсэн гэж бодд юм байна. Тэгэхгүй бол ингээд миний бичлэгийг үзэх шаардлага ямар байгаа. Угаас хаасаагүй бичсэн байгаа юмыг би тэрийг ингээд яриад хахаар. Тийм болохоор ингээд мангар олон юмнаас ингээд их сурвалжаас мэдээллүүдээ ингээд цуглуулж агаад за энийг бол хүн мэдэхгүй гэж магадгүй. Тийм юм хүрчихсэн гэж тэгэж боддог. Тэгээд одоо миний бичлэгийг үзсэн хүмүүс одоо сэдвэн gossip байгаа юм чи хоорондоо ярина штэ. Нэрээ тэр тэгсэн гэсэн мэдсэн үү? Гэ би мэдээ. Чи хаанаас мэдсэн гэвэл Ruby-гийн чаналаас. Гэ тэгэж яриулхансан гэж бодсон гэх юм уу? Тэг яг гэрэлтүүлэг чанар найз шиг байцхансан гэж яг тэгж бодож байгаагүй мэн. Тэгэхээр нөгөө мэдээллийн ямар сэдвээр дараагийн контентоо бичлэгээ хийх үү гэдэг нөгөө өөрөө орс англи хэлтэй болохоор нэлээд сайн судалдаг байна шүү дээ тий. Тэр нь бараг бичлэгнээс илүү их цаг авдаг бах тий. Яг ямар сэдв гэдгээс бас болно. За. Тий. Одоо жишээ нь сүүлд би нэг хамтлагийн тухай мэдээлэл цуглуулахад бол 2-3 өдөрт 4-5 цагийг зарцуулж ингээд мэдээ бичиж байгаа байхгүй юу. Тэр чинь ингээд нэг одоо юу гэдэг за тэр газар төрсөн мөрсөн гэдэг мэдээлэл олж агаад хажуугаар нь гинт далийн мэдээлэл олцчихдаг байхгүй юу. Тэгээ тэрийг хаашаа хийх юм мэдэхгүй за энийг төр энэ хэсэгт биччихье тэгээд олон мэдээллүүдээ за энийг энэ хэсэгт оруулаад энийг энэ хэсэгт одоо энийг энэ хэсэгт гэж дараалалгүй ингэж яаж байгаа дараа нь нийлүүлж мэлүүлэхээр тэрэн дээр жоохон хэцүү байдаг. Хэцүү гэж цаг авдаг гэх юм уу. Тэгээд бичлэг хийх нь жоохон хурдан тэгээд эдитлэх нь бас ер нь удаан шүү. Одоо бол багтаа болцсон баг тий. Анхандаа бол өөрөө эдит хийжсэн. Одоо баггүй. Би чиний сториг хараад ингээд эдит сүүлийн нөгөө Brutius подкаст энтрийг харангуут ингээд багаараа ажиллаад байгаа юм байна гэж харсан. Тийм. Ер нь бол яг подкаст маань болохоор багаараа. Мэргэжлийн хүмүүстэн даатгаад яг жихнээсээ нөгөө гэрэл, камер, чанар дээр анхаарад ингээ гэж бодсон байхгүй. Бус бичлэгүүд бол яг гэртээ би өөрөө осмогоороо бичээл эдитлээл. Сүүлийн нэр ягаад подкастын зах зээл рүү оров тий. Тэгээ Монголын одоо хамгийн халуухан бүсгүйчүүдтэй хамгийн халуухан залуучуудтай ярилцаад явж гин. Энэ өөрийнхөө одоо энэ чинь бас л хүний нэг шин санаа контент ч тий. Энэ шин контентоор ер нь хүмүүс залуучууд ямар мессежийг илүү хүргэхийг хүссэн бэ? Ер нь бол gossip-оо ер нь жоохон хийгээ уйдцсан байсан. Өөрөө тэрнээсээ нөгөө нэг юм дууралж хийгээ болцсон. Ямар нэгэн gossip ингээд одоо сонирхол татгаа болцсон гэх юм уу. Тэгээд ер нь ингээ би нэг амьдралын хэм маягаас жоох уйдах гаддаг. Ямар нэгэн байдлаар одоо амьдарч байгаа байраа солих ч юм уу. Эсвэл орныхоо байршлыг солих ч юм уу. Яг тэгдэг байхгүй юу. Тэгээд яг gossip баян хийгээд хар нөгөө нэг одоо би ингээл гацчихж байгаа юм уу. Одоо би ингээл зүр насаараа л gossip ярьж амьдрах юм уу гэж бодоод тэгэл насаараа л гэртээ бичлэг хийгээд ах юм уу. Гэт тэгж байгаа тэр нь за ядаж камерт олыг оосмо авч байгаа. Тэгэл за насаараа би утсан дээр эдитлээд ах юм уу гэж жагаад нэг MacBook авч байгаа. Тэгэж тэгж жагаад сүлд бүр контентоос удчихж байгаа байхгүй юу. Тэгээд би урд нь YouTube подкастын хөтлөгч хийдэг байсан. Volume Plus-аас хөтлөгч хийдэг байсан. Тэгэд би дандаа ингээ хүмүүст юм хөтлж өгч байсан юм ба шүү дээ. Яг дараа нь надад зориулсан юмыг би өрдөөсөө хөтлж байгаагүй юм ба шүү дээ гэж бодож исэн. Тэгээд тухайн үед чинь бас одоо шиг амар их подкаст байгаагүй маа. Арай цөөхөн байсан. Тэгээд би угаасаа хийж үзчихсэн туршлагатай болохоор за би подкаст хиймээр байна. Тэгээ би яг өөрийнхөө хүсэж байгаа зочдыг өөрийнхөө хүсэж байгаа сэдвээр яриулмаар байна гэж бодож тэгээ за ер нь хий гэд. Тэгтээ шууд хийгээгүй. 7-8 сар зүгээр ингээд толгой дотроо бодож байгаа л ингээл худлаа хойшлуулаад залхуураад шалтгаан гаргаж ирээл.
70 ухамсартай л нэлийн төлөвлөж байсан байх л та тэр 7-8 сар тий. Үгүй тийм зүгээр худлаа ингээд хийчихсэн ингээд зүгээр бодоол яг үйлдэл өртөөсө болохгүй алхам хийхгүй. Тэгэд яга нэг өдөр ингээд 7-8 сар залхуурч чаад за өнөөдөр л ингээд зочноо олоо шууд хийчихье гэдэг тийм шийдвэрээ гаргасан. Амар сонирхолтой. Би чинь Viral Agency гэдэг нэг маркетингийн агентлаг над руу холбогдоод тэгээ нэг киноны промошн дээр ажиллая гэдгсэн байхгүй юу. Тэндээ нөгөө нэг яг өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нэг хайрын кино байсан. Шаймэл энэ төр тоглолцсон. Тэгээ тэр жүжигчдтэй хамтраад ийм хөрх асуулт хариултын контент хийгээд бид нар бичиж өгөө, дэвлүүлж өгөө, тэгээ чи чанал дээрээ байршуулна гэдгсэн байхгүй юу. Тэгээ очиод зураг авалтан дээр ингээ харсан чинь тэр баг тэр надтай ярьсан пүүжээгээ охин харилцаа хандлага нэг амар хөөрхөн санагдаад тэгээд эдгээр ийм кинон дээр эдгээр ийм контент хийж өгдөг юм биш. Гэтэл би зүгээр л босоод хөөе би нэг ийм санаа байгаамаа та нар надтай хамтарч ажиллана гэж яах вэ гэсэн чи болно штэ. Тэгэл бүх юм ингээ айгу бүтцсэн. Тэгэл хэлсэн чинь тэр охин шууд тэр ингээ ажил болгоод шууд одоо юу гэдэг юм би ууг нь ингээ захиалагч тал байгаа штэ. Би ингээд за яаж ийн болж гинүү гэж асуух хэрэгтэй штэ. Гэсэн чи над руу за нэрээ бодсон уу? Санаагаа бодсон уу? Нэг сизон одоо сизонтэй байх юм уу? Байнгачдаг байх юм уу? Хэдэн дугаартай байх, эхнээс чинь байх юм уу? Тайза бодсон юм уу гэл надаас баах юм асуугаал. Тэгээ баг хүчээр одоо миний ажлыг эхлүүлсэн гэх юм уу Viral-ийнхан. Зөв хүмүүстэйгээ таарсан байна. Зөв цагтаа тий. Тийм. Ааха. Одоо тэр багийнхантай үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Гэтэ Pixel гэдэг эйженси юм бэлээ. Ер нь нэхрийн ордоо Ruby. Яагаад тэгж бодсон? Яагаад амархан юмнаас өөддөг гэдэг харна. Ер нь ордонд хэр итгэдэг вэ? Итгэдэг. Тийм үү. Тэгвэл нөгөө нэг moon sign, sun sign, ascendant sign. sign Тэр нь бол нэг гүнзгий мэдэхгүй. Гэхдээ хүмүүс ярьж байгааг эсвэл сонсоод би тэгвэл тэрний юм байна гэж бодчихсон үе байна. Одоо нөгөө big 3-гийн 3 орд байдаг байхгүй юу? Нар, сар, мандах орд гэдэг. Одоо бид нарын ингээд төрсөн сараар ярьдаг орд чинь болохоор нарны орд юм билий. Тэгээд нарны орд нь одоо ерөнхий орд, сарны орд нь болохоор зан чанар. Тэгээ мандах орд нь болохоор энэ харваажийн ийм хүн байна да гэж боддог орд. Миний мандах орд ихэр ихгүй юу? За. Тэр нь тэгээд бас ингээд үндсэн ихэр гэдэг орд нэг ордуудаас гадна цаанаа дахиад ордууд байгаа юм тий? Тийм. Миний мандах орд бишээ мандах орд нь загас, сарны орд нь ихэр ихгүй юу? Сарны орд буюу зан чанар. Тийм. Яг үндсэн орд нь болохоор хумах. Тэгээ би хумах ихэр загасны ийм холимог гэсэн үг. Яг ерөнхийгөөрөө. Тэгвэл одоо орон судлал янз бүрийн юмд бол итгэдэг юм байна тий? Зүгээр юу гэх юм бэ? Хөтөч гэж боддог гэх юм уу? Яг 100% тэрэндээ итгэхгүй. Ер нь ийм болж магадгүй шүү гэд заавал тэрүүгээрээ болно гэсэн үг биш шүү дээ. Ийм юм болж магадгүй юм байна. Энийг нь өөрчилж л доо. Ч юм уу? Яг илүү шинжлэх ухаан бейстэйгээр итгэдэг. Шууд цохроор ингээ бас итгэхгүй. Нэгэн туйлаа хөтөч гэдээ ярьснаар энэ Ruby өөрийнхөө амьдралын итгэл үнэмшлийг ер нь хаанаас авч ингээд чиглэл болгож явж байна. Заримдаа бид нар чинь ингээ нэг итгэл үнэмшил хаана нэгтгээс эрэхтэй жоохон тийм мухардах хан мөргөх үеуд байдаг шүү дээ. Би бодоодсэн чи шашингүй юм бэлээ. За. Тэгээ тэрийгээ би өөрийнхөө нөгөө англи авсан влог дээр ярьжсэн байхгүй юу? Гэтэ бүх шашинд итгэдэг. Хин ч үлээ надад бүр жоохон байхад их чинь найз найзуудлах хоорондоо ярьж байгааг ингээд сонссон юм шиг байгаа. Зүгээр улсын хүмүүс бурхнаа өөрөөр нэрлэлсэн. Есүс, Аллах, өөр хин байдаг лээ. Ганди манди ч л үү гэд нэрлэлсэн. Түүнээс шиг бурхан бол ганцхан байгаа. Гэт тэнгуут би ингээд ер нь бүх шашинд итгэдэг. Тэгээ аль нэг нь өртөөсөө барьж авъя гэж бодож байгаагүй. Одоо болохоор бодоодсэн чинь би зүгээр л ертөнд энерги үйлцэл гэдэг юмд амар итгэдэг юм лээ. Тэгэхээр энергит бол итгэдэг юм байна тийм. Заримдаа ингээд уулзж байгаа хүн ч гэдэм ороод очсон айл, ороод очсон офс ингээд нэг энерги мэдрэгдэн шүү дээ. Тэр нь ч итгэдэг үү? За энэ хүн нэг ийм энергитэй хүн байна да гэдэг ганц удаа уулзсан хэрнээ хүртэл. Үгүй юу? Тийм би тэрнэр бол амар муу. Хүн тань чаддаггүй. Яг анх ингээд ямар хөөрхөн хүн бэ гэж бодсон хүн айгу муухай байдаг. Энэ жоохон сонирн байна да гингүүт эсрэгээр гоё байдаг. Тийм болохоор би тийм хүн танихтаа жоохон муу, энерги бас танихтаа жоохон муу гэдгийг мэддэг болохоор шууд ингээл надад муухай энерги мэдрэг чинь би энэ хүнтэй харьцмааргүй байна, би энэ газар ормооргүй байна гэдэг юм байхгүй. Тийм зүгээр өөр дээрээ төвлөртэй байна би. Одоо би ууртай байгаа юм чинь надаас амар муухай энерги ялгарч байгаа. Миний үйлцэл айгу доогор болчлоо. Тэнгүүд би ингээд соронд шиг яг надад таарсан юм ууртай муухай энергитэй юмнуудаа л татна. За хүчээр дээд үйлцэл рүү очиж шүү за гой сайхан бод
хайр дээр төвлөр, итгэл үнэмшил дээр төвлөр гэл ингээд тэгдэг. Бусд хүмүүс дээр гэхээс илүү тэгдэм юм. Өөрөө өөртөө л нэлээд ажилтдаг гэсэн үг шүү дээ. Одоо эргээд нөгөө контент руу гарахад анх 2019 онд за идэвхтэй хийж эхэлсэн цаг хугацааг нь 2019 он тэгэл жоохон завсарлаж байгаад ингээд 2022 оноос үндсэн өөрийнхөө дүрийг олсон гэдэг ингээд энд явж байгаа цаг хугацаа дунд анх контент ихэд бичлэг хийж эхлэх өмнөх Ruby одоогийн Ruby хоёрын хэр өөрчлөгдсөн бэ? Сайн муу айл талаас. За хоёулаа сайн талаас нь эхлэе. Контент хийж эхлэхээс өмнөх тийм өмнөх Ruby-тэй ингээ одоогийн Ruby-г харьцуулбал илүү гинэм байсан болов уу? Үгүй мэнэ. Өөрийгөө олоогүйсэн байна би өмнө нь. Яг контент хийж эхлэхээс өмнө ер нь өөрийгөө анзаараад тахаар ингээд хүнд ер нь магтуулахыг хүсээд байдаг. Хүнээс жоохон шүүмж авахыг хүсдэггүй. Магтуулахын тулд тэр чинь ямар нэгэн зүйл хийж магтуулна шүү дээ. Тэгээ ямар нэгэн зүйл хийхэд бол тэнийгнээс команд авах хэрэгтэй ч юм уу те. Тэнгүүт ингээд дээд албан тушаалтай ах эгч нараас нэг урдуур хагар нэг гүч гэл надад ямар нэг юм хэл үлчээсэ ингэчээсэ гэ хийж өнгөт за одоо магтчихасаа гэж жоох юм палдаг гэх юм уу. Тиймэрхүү байсан. Тэгээ одоо болохоор нөгөө контент хийж эхлээд хүссэн үсээгүй хүн болгон намайг үзэж байгаа хүн болгон ямар нэг юм үзэл бодолтой намайг үзэн штэ зөв юм хийжсэн ч буруу юм хийжсэн ч зүгээр хувцс өмсөжсэн ч өөр өнгийн авахгүйсэн гэдэг ч юм уу. Тэр олон үзэл бодлоос би хүмүүс ингэж хэлэхээр би имзэглээд байгаа юм байна. Ингэж хэлэхээр би баярлаад байгаа юм байна. Ингэж хэлэхээр миний дотор ингээ уур хүрээд байна. Гэ өөрийгөө би ингээ таньж эхэлсэн юм байна. Яагаад энэ комент намайг имзэглүүлээд байна? Тэгэхээр дотор нэг юм байна да. Тэр дотор байгаа юм олсон. Одоо жишээ нь би Ruby-гийн сая яриагийн сонсоор бусдад өөрийгөө л нэг батлаж харуулах гэдэг байгаа нэг тийм хөдөлгөгч хүч байгаад байна шүү дээ. Тэрэн тэгээ шийдвэр болоод юм үйлдэл болоо гараад байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд эргээд ингээд ухаад бодонгууд юу энэ миний энэ одоо бусдад өөрийгөө заавал батлан харуулах нэр хүнд бусдад би энэ дажгүй хичээж байгаа шүү гэдэг тэр урам авах тэр зүйлийг хөдөлгөөд авах суурин шалтгаан нь юу гэж бодож байна эргээд харахад баг настай л холбогдох бах та бид чи одоо ихэнх амьдралд гаргаж байгаа иймэрхүү шийдвэрүүд тэр болгонч л одоо бидний юм баг настай л холбогдоод байгаа шүү дээ. Одоо хүлээн зөвшөөрөгдөх гэдэг юм чин хамгийн эхлээд аав ээжээс л одоо орж ирж штэ тий. Тэнгүүд багада нөгөө аав ээжтэйгээ өссөөгүйгээс болоод өөрөөрийгөө бас хүлээн зөвшөөрөхгүйсэн баха би. Бүх юм ингээл хангалтгүй санагдаад би дахиад арай илүү онц сурах хэвээр арай илүү хичээх хэвээр. Тэгээд яг үндэ өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй өөр дээрээ дандаа юм өндөр юм тавиад ахаар бос хүмүүс ч гэсэн ингээл хүлээн зөвшөөрүүлэх гэдэл яваад исэн юм шиг байгаа. Яг үндэ бусдаас хүлээн зөвшөөрөл хайгаад байгаа даа биш. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр 10 жил дээр нь бусдтай өөрийгөө хэр харьцуулдаг одоо өсвөр насны охин бай. Ер нь харьцуулдаг гэсэн юм байна. Одоо жишээ нь би 10 жилдээ яг 10 жил анги дотроо ер нь бол сурлагаараа бараг нэгт ордог гэсэн байхгүй юу? Яг дунджаар авд үзүүл. Гэхдээ бусад бүлгийнхаа хүмүүстэй харьцуулахад биш л дээ. Тийм байсан ч гэсэн тэрэн дээрээ ингээ бахархдаггүй. Би тэрэн шиг ядаж цагт тоглож чадахгүй. Би зүгээр ингээ бүх хичээл дээрээ сайн биш, би бүх хичээл дээр юм дундаж сайн. Яг нэг хичээл дээр юм гоц гойд юм байхгүй. Манай ангийн тэр банд жоох ингээ муу сурдаг. Гэхдээ энэ банд үнэхээр гоё зурдаг. Гоё юм аа. Гэт нэг сонио. Одоо тэр охин жишээ нь ингээл хичээл дээр муу гэхдээ тэр охины гар нь хумсан өстө үнэхээр гоё шүү. Гний тэгдэг байсан. Өөрийнхөө одоо нэгсэндээ болж байгаа юм дээр биш болохгүй байгаа юм дээр илүү төвлөрөөд байна гэсэн үг шүү дээ. Мэдгүй танаа дутуугийн комплекс гэх юм уу? Нэг юм дээр л би амар юм дундад сайн биш юм төгс сайн байхыг л хүсдэг гэсэн юм шиг байгаа. Ер нь бүх юм дээрээ. Одоо ер нь амьдрал дээр төгс сайн байна уу? Бүх юм дээр. Яг өнөөгийн амьдрал дээр. Үгүй би одоо төгс сайн байх гэж тэгээ болцсон. Амар ядраад байсан. Нэрээ хаягдав. Яг энэ за үнэхээр хүн ядраа. За энийг одоо болиё гэдэг. Тэгээ бас болиё гэд бид нар болчих чаддгүй шүү дээ. Иймэрхүү засах хэвээр нэг юм зан характер дотор байгаа зүйлийг яаж зассан бэ? 10 жилдээ хаа. Төгсөх анги мангида гэж санагдчихээн. Гэхдээ дараа нь энэ подкастыг дуусаа гэрт очиж бодгож чалгуурж магадгүй л дээ. За хамаагүй за. Тийм. Ямар ч төгсөх ангидаа би зүгээр л ингээ бүх юм ингээ хайцсан байсан. Ингээл хинтээ найз байх, ямар хичээл дээр ганц авах,
хин нэгэн хүн одоо надаас дээр олимпиадад орох ч юм уу. А тийм өрсөлдөөн байгаагүй юм байна надад. Би өрдөөсөө ямар хамгийн сайн нэс болохоор үгүй. Одоо жишээ нь тамирын хичээл мичээл дээр гүйж агаад би ингээд уртлага хүмүүсийг гүйцэж чадахгүй шүү дээ. Тэрэн дээр ингээд шаарлахад би яг хурдан гүмээр ингээд юм байхгүй. Ямар нэг олимпиад дээр ёо новш гэж ихний 3-т орч чадсангүй гэдэг юм байхгүй. Зүгээр юм өрсөлдөх бишмэн дээр харьцуулаад идэг гэсэн юм байна л да. Өрсөлдөх шаардлага байхгүй тий. Тийм шаардлагагүй юм дээр сон дотроо ингээд өөрийгөө харьцуулаад идэг. Тэр одоо хизэнээс болсон юм болоо. Төгс байх хүсэл. Гэтэ яг төгс байх гэхээр төгс байхыг хүсдэггүй байсан юм шиг. Одоо магадгүй ингэсэн болов. Би зүгээр таажлаа ш. Одоо бол ингээд харьцангуй амжилттай явж байгаа шүү дээ тий. Яг үеийнхэн дундаа. Тэгэхээр амжилттай явж байгаа өөртөө бас нөгөө 10 жил тэр тухайн үетэй харьцуулахад сэтгэл ханамжийн хувьд эцэндээ арай өөр төвшөнд очсон. Тэгээд ахуйн асуудлуудаа тодорхой төвшөнд ингээд шийдээд явцсан. Тэгээд эренгүүт амьдралтаа илүү нөгөө сэтгэл ханамжтай байх, талархах тэр момент мөчүүд нь ихсээд ирсэн учраас тэр илүү дутуу зүйл рүү анхаарах тэр зүйл нөхөгдөөд явчихж байгаа юм болов. Үгүй юу? Үгүй биш мэдэхгүй байна. Өөрөөсө жоохондоо би ингэж амар боддог гэсэн юм аа. Нөхцөл байдал энээс 7 дор болж болох байсан. Ийм биш байгаа нь өстой их юм. Гэ тэгэж сэтгэл зүгээ бас өрөх гэж чийдэг юм. Ер нь ингээ ажиглаад хахаар би амар хоёр туйлаа. Одоо хүртэл. Нэг талаас одоо ингээд байн харьцуулдаг шал тэнийг юм дээр хуран өмсөн дээр хүнтэй харьцуулдаг гэсэн ингээд тэгж жагаад гинт ингээд нөгөө талаас энээс 7 дор болж болох байсан. Ийм байгаа нь үнэхээр гоё юм. Гэр ингээд зөрчлөөд байгаа юм хэлж байгаа юм. Тийм байна. Яг тэгээд өгдөг. Тэгснэ яг бариад хахаар хоёлон үнэн. Ийм байсан нь ч үнэн, ийм байсан нь ч үнэн. Яг ийм одоо ч гэсэн ер нь ийм голд байдаг юм байхгүй. Одоо би ингээд нэг амьдрал талархахаараа бүр ингээд кинон тоглож байгаа юм шиг талархдаг заа ингээд энд ингээд бараг цэцэг навч ингээд дэлбэлэл солон голго татаал тэгж талархдаг. Заримдаа бүр ингээд пак гэ байх голтлоо унцдаг ч юм уу. Яг юм дундаж юм байдаггүй. Тэгэхээр яг хариулах бас жоохон бөөрөн юм аа. Одоо тэгэхээр за ундаг уюуд байна гэж юм тийм. Ингээд навс ундаг ч юм уу. Тэр уюуд нь одоо чинь ямар уюудад чи өөрийгөө ингээд хамгийн ихээр голхоод ингээд нэг сэтгэлээр унах үед гарч ирээд байна. Яг одоо юу? Тэгээ өнөөгийн амьдрал юм уу сүүлийн үед тохиолдсон үйл явдлуудаас ч юм уу. Яг тэгж одоо амар сэтгэл готролд ороод яг тийм юм байхгүй. Зүгээр би сүүлд өөрийгөө тэгж ижгэлсэн. Би амжилттай байхаараа би ажил хийхээрээ л өөрөөрөө бахархдаг, өөрийгөө хайрладаг. Зүгээр оршоод ингээ буудан дээр өвтчих байхдаа би өөрийгөө өрдөөс хайрладаггүй. Тэр үед л би ингээд хинч биш болцсон санагддаг. Одоо ингээл чи хинч биш шүү дээ. Одоо ингээл яах юм? Ирээдүгөө чи яаж авчих юм? Чамд одоо бэ төлөвлөгөө гэдэг юм байхгүй шүү дээ. Одоо чи ингээл хинч биш шүү дээ яг үнэндээ гинэ тэгэддэг. Тэг ингээ ажиллаа игээд контент хийгээл одоо подкаст хийгээл те гараас ямар нэгэн контент ингээ гаргахаар за болж ш рүү бичээстэй ажилласаг байна мундаг байна. Ста хөдөлмөрч чи гоё. Гэдэг ингээ жоохон амралт нэг өдөр амарчгаар л ингээл тэгэддэг. Ажилтай ер нь холбоотой. Гэхдээ одоо юу гэдэг чи ажиллах ёстойгоос илүү ажилласан шүү гэдэг шагнал байдаггүй шүү дээ. Тийм болохоор одоо ер нь тэрийг жоохон багасгах гэж бодож байгаа. Хитрхи бүр ингээ ажилдаа улаарад тэгээд заавал ажилдаа байхаараа өөрөөрөө бахархдаг, өөрийгөө хайрладаг байх биш. Зөв ингээ оршиж исэн чи өөрийгөө хайрлцармаар байгаа. Таад чи мундаг үний хад ингээд одоо тэр байнгын завгүй ажилтай байх, амжилттай байлгах гэд байгаа нэг хүсэл байгаа шүү дээ. Шалтгаан нь юу юм бол? Ягаад заавал амар завгүй байх. Тэгээд тухайн өдрийн хийхийг хүсчээсэн рилээ юм уу, подкаст юм ингээ хийчихээр айгүй гоё тайвшраад байгаа юм бол. Юу өдөө тийм сэтгэлийг ингээ өдөөгөө байж болох вэ? Одоо баталгаатай байдал юм болов уу? Одоо чин карьер гэдэг зүйл яваад байгаа байхгүй юу? Одоо карьерийн суурь бат бих байх тусам дээшээгээ ингээд ганхахгүй штэ. Тэгж бодд юм байна. Би одоо насаараа яг одооных шиг ажиллана гэж байхгүй. Одоо амар ажиллаж ийж 30 40 хүрээд хүүхэдтэй болоод ирэхээр ажиллах цаг маань багасаад би илүү хүүхэдтэй гэр бүлтэй анхаардаг. Гой дасгал хөдөлгөөн хийдэг. Хүсвэл гоё аялцдаг. Нэг ажил бодохгүй нэг ингэчдэг. Тийм байхын тулд би одоо амар ажиллах хэрэгтэй гэж ингээд бодоод идэм байна. Тэгэд 30 40 хүрээд хүүхэдтэй болоод ингэсэн ч гэсэн хүүхдтэй ам цагийг өнгөрүүлнэ гэж байгаа шүү дээ. Гэтэ ингээд
бас ингээ мөнгө нь ингээ авчиг баймаргүй шүү дээ. Ингээ ээж тийм идэ гэсэн чи яана за ингээ мөнгө нь байдаггүй. Нэг тийм биш. Хүүхд маань өвтгöd ингээд за яана одоо нэм тарианы мөнгийг яах вүлээ гэд за тэр найзаасаа зээлч ч юм уу тийм биш. Нэг юм мөнгөнд санаа зовч ирнэ ингээ амар хэцүү шүү дээ. Ядаж тэр санаа зовлтод байхгүй байх ёстой гэж боддог. Тэгэхээр баталгаатай байдлын төлөө бас их ажиллаж байна гэсэн үг тийм. Тэгэхээр одоо Рубигийн яриаг сонсоход нэлээд бие даасан эмэгтэй гэж тодорхойлж болох уу? Бие даасан эмэгтэйчүүд одоо хоёулаа нэгэнт ингээ нөгөө хувийн амьдрал талаас ярьсан юм чинь одоо илүү нөгөө болцооны сэдв рүү орё гэж бодож байна. Ер нь болцооны амьдрал хэр байна? Бие даасан эмэгтэйчүүдийн хувьд болцоход бас хүндрэлтэй зүйлүүд ер нь байна Монголд. Би нэг л удаа болцож үзчихсэн. Тэр нэг тэ амьдралдаа гэсэн үг юм уу? Энэ жилдээ гэсэн үг юм уу? Амьдралдаа. Яагаад? Мэдгүй байна. Юу гэсэн нэг л удаа болцчихсан гэдэг чинь. Тийм. Одоо тийм үү? За үерхэж байгаа үнтэйгээ байх ч өөр штэ. Ингээд үерхгүйгээр нөгөө таньж мэддэг нэг үе байгаа штэ. Тийм. Харьцаж үзээд гээд. Тэр үед би нэг л хүнтэй харьцаж үзсэн. Тэр хүнтэйгээ нэг л удаа болзоонж явж үзсэн. Тэгэл болоо байх. Тэгээ нэг л найз залуутайсэн гэсэн үг юм уу? Хоёр найз залуутайсэн. Тий, хоёр. Тэгэхээр чи хоёудаж хоёр болзоо байх юм шүү. Биш. Үерхэл дундаа болцохыг тооцохгүй. Гэтэ тэр хоёр найз залуу дээр ч гэсэн ямар нэг юм болцоо байхгүйгээр үерхсэн. Тэгвэл хоёулаа ингээд болцоогоо ингээд тодорхойлмоор юм байна тий. Болцоо гэдэг нь одоо чиний хувьд юу гэж ойлгож байна? Одоо чинь ингээд эмхтэй хүнтэйгээ кофе уух уу гэж кофе уух чинь болцоо биш юм уу? Хоол идэхгүй гэж хоол идэх чи одоо болцоо шүү. Харин тий хоол идээд тэр нэг л удаа тэгж болцож үзсэн. Тийм үү? За. Тэр өстө сонирм байсан. Тийм үү? Тэгээд тэр бус дүүрхтэл нь за ер нь тэгээд өөр тийм аль биесны уулзалт болцоо ч юм уу ширээний арт хамтдаа суухгүйгээр явсараа үерхсэн гэсэн үг. Наа чи ямар сонин түүх вэ тий. Тий, одоо жишээ нь эхнийх нь болохоор 18-тай жоох охин байгаа шүү дээ. Зүгээр ингээд чадалж байгаа гэх юм уу. Хоёр дахь нь ч гэсэн одоо үерхэж байгаа таньдаг байсан болохоор тэр чинь ингээд юу гэдэг юм одоо болцоол таньж мэдэх шаардлагагүй гэх юм уу ингээд хамт явсараад тэгэл за дасцсан тий. Яг тэгж ингээд хойлоо нэг ярилцаж үзэх үү ч юм уу мэдгүй тийм. Ямар сони тий. Тийм болохоор би өрдөөсөө би даасан эмэгтэй хүн болцохоор гэж ширдөөс толгоонд орчихгүй хол сэдэв байна надаас. За. Тэгэхээр одоо Руби найз залуутай байна шүү дээ тий. Рубигийн тайп залуу яг ямар залуу юм? Рубигийн тайп гэх юм бол. Тайп гэр одоо доторх гадна. Хамаагүй аль нь. За хоёлаа зан чанараас нь эхлэе. Зүгээр л хажууд нь тархиан унтрааж чадах юм. Зүгээр юм тэв тэнэг болчих ингээд гар цаанаага мэдхгүй баруун зүг мэдхгүй ертөнцийн зүг мэдхгүй гэл зүгээр ингээд гэл ингээд зүгээр ингээд би султай л мэ зүгээр аваа яваа. За. Яг тийм. Ягаад гэхээр одоо миний тархи байнга ажиллаад байгаа байхгүй юу? Одоо рилний хуваар за одоо энэ YouTube чинь 27-нд орно гэхээр 24 гэхэд эдитээ эхэлсэн байх хэрэгтэй юм. 24-нд эдит эхлэхэд бол 23-нд бичсэн байх хэрэгтэй юм. 23-нд бичсэн байхын тулд 22-нд мэдээлэлүүд олцсон байх юм. Ууй үлээ дундуур нь тэр ил байгаа. За одоо энэ подкаст чинь тэр зочин руугаа бичлүү тэрэн л ингээ гэрээгээ зурлуу. За яаж ажиллаа гэд тэгжэл мартаад дахиад ихнээс ингээ хараад энэ газар руу нөтөө шивж өглөө инглөө тэглөө гэл ингээл. Тэс сэрэл ажил, ундахтаач ажил ингээл тэр газар руу нэр хариу бичлөө бичээгөө лөө. Гэт тэнгуут ингээд яг үерхэлтэр зүгээр л ингээд юу идэх гэж мэдэхгүй ч гээл. Яг тийм. Эрэхтэйд 100% удирдлагыг өгөө те. Тэгсээ бас 100% гэхэр бас үгүй. Үгүй юу. Тийм. Би ингэвэр юм байна. Би өөрөө удирдах байгаа юм шиг хэрнээ яг үнэндээ цаагаараа тэр хүн намайг удирдаад идэг. Биш удирдах гэж хэлэхээр агай муухай юм байна. Хөтлөөд идэг. Тийм. Би зүгээр би тийш явмаар байна. Би ингэмээр тэгмээр ингэ би шийдвэрийг гаргаж байгаа юм шиг хэрнээ тэр хүн надад яг тэр сонголтыг өгöd байгаа болохоор тэгж байгаа юм шиг. Тэг яг бүх юм ингэ миний үгээр байдаг юм шиг хэрнээ тэр хүн ингэ надад тэр эрхчлөөг нь өгж байгаа болохоор түүнээс чинь ингэ баддаг ч юм уу те нэг тийм болохоор биш. Өөр зан чанар. За ямар ч гэсэн тэр үнийг хажууд ахтаа ингээд тархин унтраалтай байх. Би сайхан бодож үзсэн.
emotionally mature. Мм. Уур гэж юу юм гэдгээ мэдсэн, стресстэй гэж юу юм гэдгээ мэдсэн. Би уурлахыг сонгоод байгаа юм байна. Түүнээс ш намайг уурыг минь хүргэнэ гэдэг зүйл байдгүй юм байна гэдгээ ойлгоцсон. Уурандаа илчлээ штэ, стрессэндээ илчлээ штэ гэдэг чи одоо яг үндэ амир юм төлөвшөөгүй зүйл байгаад байгаа штэ. Сэтгэл хөдлөлийн хувьд. Ингээ сэтгэл хөдлөл гэдгийг зүгээр ингээ айгүй ойлгоцсон. Би юмд гутраад байгаа юм. За яагаад би юмд гутраад байгаа юм бол өөрөө би намайг ингээйлсэн чи энэ намайг жоох ингээд байна. Яагаад би энд ингээ имзэглээд байгаа юм бол гэд мэдгүй сэтгэл хөдлөлөө айгуусаа ойлгодог, удирддаг болцсон. Юм болов түүнээс ууралдаггүй хүн бас биш. Яг юм робот шиг биш. Ууралж байгаагаа ингээд зүгээр ойлгодог гэх юм уу? Наад чинь гэхдээ гоё тодорхойлолтой шүү. Гоё зан байх хэвээр зан чанаруудын нэг байна. Бид нар ч угаасаа жоохон шалтгаглаа л тий. За ууртай байсан тийм нэг бол амар ядарсан байлаа өнөөдөр ажил дээр. Амар завгүй байлаа гэдэг нэг дандаа өөр юм руу нялцаадаг шүү дээ тий. Тэгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг айгүй гой зөвлөр хэлж чаддаг. За надтай одоо юм битээ яриараа би ягаад ч юм мэдрэмж төрөөд байна. Чамд асуудал авахгүй шүү. Хойлоо тэтэн цагийн дараа ярилцаач юм уу те. Тэгээ хэлцдэг бол түнээс мэдгүй гэд нэг ингэдэл бас хэцүү. Гэтэ яг би өөрөө бас тийм хүн гэсэн үг биш л дээ. Бас ингээл уурна. Суралцчихэл яа. Тийм хичээж байгаа. Тэнгүүд яг хичээж байгаа болохоор би ийм юм хүсэж байгаа юм байна штэ би гэд ингээд тэгэл уурандаа юм хэлнэ гэдэг чинь бас ийм байд юм байна. Уураа барих чинь бас хэцүү юм байна. Гэд ингээд өөрөө бас ингээд ойлгоод. Окей, emotionally mature. За өөр би жоохон nerd хүн дуртай юм блэ. Яг нэг зүйлдээ жоохон хийхтэй. Тэр нь одоо юу гэдэг нь зүгээр рандом зүгээр шоо хөвлөх дуртай ч юм уу. Эсвэл зүгээр судоку тоглох дуртай ч юм уу. Тэгээ тэрэндээ жоохон ингээд nerd. Би өнөөдөр өөрийнхөө судоку яасан рекордыг өвтчлээ гэдэг ч юм уу. Нэг хальт юм nerd хүн дуртай юм блэ. Тэснэ гинт ингээл хөөе ургамал яагаад ингээ ногоон хөтө бид мэдхөөц түүгэл ингээл амар random fact ингээд ярьж мэрдэг ч юм уу. Тэгээ би бодсон Alvin and the Chipmunks гэдэг нөгөө юу хүүхэлтэй бишээ нэг юм кино байдаг шүү дээ 3 жирэгтэй. Тэрний шилтэй нь байдаг да Simon гэдэг нүдний шилтэй. Тэр бол миний тайп юм блэ. Simplifying investments. Би одоо тэрийг бас сайн мэдэхгүй байна. Тий. За окей, зан чанарын хувьд бол ийм байна. Гэхдээ Simon-ы хувьд бол зан чанар талаас нь Simon дууга зан чанарууд гэж хэлж гэнэ үү? Бас гадаад үзмж нь хүртэл Simon дууга гадаад үзмж нь бас чиний type гэсэн үг. Жирэх болохоор гадаад үзмж үү? За одоо бол зан чанар дээр 3 болчлоо. Өөр нэмэх юм байна уу? За nerd гэдэг хэсэг орж ирлээ. Энэ бас сонирхолтой хэсэг байна. Өөртөө итгэлтэй. Эрэгтэй хүн өөртөө итгэлгүй байхаараа өөртөө итгэлгүй эмэгтэйгээс 7 нар юм лээ. Тэрийг яаж мэдэрсэн? Одоо ингээд эргэн тойрны одоо эрэгтэй найзууд танилуд гэд ингээ харахаар жоохон юмд хурц хэрэл сав гэл хамраас өхөөл бүхнийг мэддэг юм шиг болоод бусд хүмүүстэй дээрээс харцаал чи надтай ингээ зарчихгүй шүү гэл бүр ингээл бро чи хинч байсан штэ ягаад чи юм байгаад байгаа юм бэ? Хинч биш байхдаа амар ингээл бусдыг хүндэлдэг, найзрахдаг тийм байжсна. Жохон юмд хүрснээр л шууд ингээл мэдхгүй. Тэгэл би энэ хүн өөртөө итгэлгүй яг үнэндээ юм одоо өөрийгөө баталж харуулах тийм байхгүйсэн болохоор тэрийгэ дардаг байсан. Тэгээ жохон юмны үзүрт хөрөнгө үлтрээ бусдыгаа ингэдэг. Өөртөө итгэлтэй хүн бол илүү бас даруухан тий. Юмд хүрэх тусмаа. Яг юмд хүрэх тусмаа тэрийг юм ч нэ боддггүй байх хэрэгтэй юм болов уу? Зүгээр ингээ өөртөө дотроо за би ашиггүй юмд хүрчлээ гэж бодох түнээс ш. Яа манай үеийнхэн ингэж хатааг байхад би за ийм компанид олчлоо штэ. Найзууд маань ингэж хатааг байхад би тийм машин авчлаа штэ ч юм уу тэ мэдгүй. Тэр өөрийнхөө амжилтыг бусд хүмүүстэй харьцуулж өөрийгөө ингэх жоохон тэнэг. Тэрнээс л илүү цалинтай болчлаа ашиггүй дээ ч юм уу тэ. Тийм сонио. Зүгээр яг дотроо ингээ өөрөөрөө бахархчаад тэрийг гадагшаа өрдөж цацдаггүй.
Тийм байвал гоё юм байна. Тэгээ тэр ингээ тэр айгу өөртөө ихтэй байхгүй. Яг үндэ өөртөө ихтэй байх ч амар чимээгүй зүйл шүү дээ. Би хөөрхөн би мундаг миний үс ямар гоё юм бэ гэдэг чинь яг үндэ өөртөө ихтэй биш байхгүй юу? Би чадна би өргөчнөө бид чадчихнөө гэж байгаа ч бас өөртөө ихтэй биш. Өөр ингээ чимээгүй байгаа чинь. Ким болоо. За өөртөө ихтэй байдал. Сая бол баг чи нөгөө эрчүүдийн за эсрэг хүснийхээ red flag-ыг бол хэлчихлээ шүү дээ тий. Залуучууд уулзж байгаа хүндээ за би одоо ийм ажил хийдэг. За нэг миний бизнес одоо ингэж томорч байгаа. Би ингэдэг гэл нэг ярьдаг штэ. Ярьдаг штэ гэж одоо манай эмэгтэй найзуудтай уулзахад ярихаа за нэг ийм залуутай болцож байгаа. Тэгсэн чинь мэдхгүй ингээд ажиллаа яриад ахын сөрхийл бизнес одоо хийдэг залуу юм шиг байна. Бизнесээ ярьж байна тий. Тэгээд бас тажгүй машинтай очиод бас авах нь айгүй чухал агаад ах шиг байна те. Гэх мэтлэн те. Тэгээд тэр бол red flag-д орох юм байна. За окей. Яагаад тэгэхээр мөнгөтэй болохыг яг үнэндээ хинч чадах байхгүй юу? Бизнестэй болохыг. Сайн хүнч чадчихна, муу хүнч чадчихна. Амар аавын сайн хүүч чадчихна, аав ээжтэйгээ муухай харцдаг, хажуудах ихнэрээ зодддаг хүнч яг үнэндээ бизнестэй болж чадчихна. Машинтай болж чадчихна. Тийм болохоор хүнийг лаг машинтайгаар нь лаг бизнестэйгээр нь яг хөдөлмөрч ч юм уу тэгэж бодвол ингээ мондгол байна л да. Тэгтээ яг хүсгэл юм бол сайн ч юм уу ч хүн болгоно л мөнгөтэй бизнестэй болж чадах болохоор яг өөр юмараа бахархдаг байл илүү сайн гоё юм болов. Яг type талаасаа ярил. Одоо илүү гадаад үзэмжлэл талаас нь яриа. Тэрнэндээ заавал нөгөө биеийн галбар юу байх албагүй шүү дээ. Одоо чинь зарим хүмүүс үнэрт ач холбогдлогддог хүмүүс байдаг те. Нэг бол өмсөж байгаа хувцас саахан угаагаад эндүүдэд цэвэрхэн өмсөд явчихдаг хүн байдаг гэдэг ч юм уу тий. Яг за өмсөж зүөх гэхгүй зүгээр ер нь гаднах үзмжээс хэлвэл би туранхай хүмүүс туртай. Сэлгчийн би надад гоё санагддаг. Яг ийм body builder, фитнесийн тамирчдын би яг миний хувьд одоо ийм attractive харагддаггүй гэх юм уу. Зүгээр айгүй гоё мундаг байна. Яа ингэж булчин ургуулах чи амар хэцүү гэдэг мэдж байгаа. Гэтэ ийм type-ны тал дээр бол надад тийм би нэх гоё харагддаггүй. Им skinny, athletic би гоё харагддаг. Гимнастикчтэй би ч юм уу те. Өндөр намын үед нэх мэдхгүй. Надаас нэг жоохон өндөр байвал болох байх. Надтай ч 100 бол надаас намхан байвал сонин ч юм. Гэтэ сайн мэдхгүй байна. Яг үндэ Jason Statham чинь тэгэл модельтэй том хоолнд чинь сэндээтэй амар л гоё харагддаг шүү дээ. Өөртөө ихтэй хэрэгтэй хүн тэгж чадах байхгүй. Өөрөөсөө өндөр эмхтэй үнтэй. За хувцалтын хувьд бол би бас тийм амар фэшн кила хүнд дурггүй юм билээ. Миний хажууд ирснээр надтай зэрэгцээд ингээд хувцас анзлаад байвал бас жоохон сонирнолах. Тийм би тарин тарж миний энэ гоё яаж нээж ийн гэ асууж ямар байгаа байхгүй. Тэсэн чинь ингээд би асуучаад миний өөдөөс миний энэ яаж энийг анзлаад өгөөл бас надад жоохон сонирн баг. Тийм тэгээд ер нь бол цэвэрхэн л хүн юм байна дөө. Цэвэрхэн үнэтэй л уус гоё өнөртэйх нь ойлгомжтой. Арчаатайх нь ойлгомжтой. Тийм цэвэрхэн хит ганган биш. Хит энгийн биш. Одоо ойлаад үйл эрчүүдийн red flag-ийн талаар яриа. За эрчүүд нэг одоо зүгээр нийтлэг найзуудаараа таад ярьжлаа бол гэдэг тийм амар олон болцоонд яваагүй ч гэсэн тийм найзуудын хооронд ярьдаг эмгтээчүүдийн нууцхан яриануд байгаа л гэдэг. Тэрийг ойлаа хаалцайг бол ер нь залуучууд юун дээр илүү анхаарах хэрэгтэй нь одоо манай залуучууд үзэж байгаа штэ. Хүнтэй анхудаа болцохтой ч тийм үү магадгүй ирэхэд явж явах та найзлч нөхөрлж явах та анхаармаар зүйлүүд амар ерөнхий асуулт байна. Одоо жишээ нь гэж яагаад барьж авал болох гэдэг байхгүй. Одоо толгойтор ингээд айгүй их юм байгаад байна. За. Red flag. Тэгээ одоо хоёлаа сая хэлсэн шүү дээ нөгөө дөнгөж уулзаад л удаагүй байж ш нөгөө өөрийн ажлаа ярьдаг, өөрийн хөрөнгөө ярьдаг тийм залуучууд бол бас асуултын тэм дөрөв орчоод байна. Өөр бахархах юм байхгүй болохоор тэрийг ярьж байгаа юм болов уу? Өөр эрэгтэйчүүдийн red flag. Сая нөгөө нэг рил дээр гарч ирсэн байхгүй юу? Нэг нүдэ боож агаад хоёр залуу хажууд нь зогссон, голд нь нэг бас хүмүүс суудсан, тэдний нүдэ боцсон. Тэгээ body count mode гэл ингээ ярьж байгаа. Сэнжин ингээ нэг залуу за намайг тоглож ийн гэж битээ бодоорой. Миний body count 100 чийд. За. Ямар амар лүүзер юм бэ гэж би ингээ бодсон да. Зүгээр
бодоод үзтээ. За нэг охинтой ингэчлээ. За нэг гэд ингээд нэрийг бичт юм уу? 140 дүртлээ тоогоо алдахгүй явна гэхээр тэр хүмүүс яг бич тэмдэглэдэг. Одоо чинь тим юм рефлексрэх надад ч гэлтгүүрийн тэрийг ямар лаг залуу вэ гэж бодох юмхтэй хүн байхгүй хаа. Нөгөө охтууд нь 2 дахь удаага хийхгүйсэн болохоор л бүр яг тэрийг ингээ амар бахархалтай хэлээд байгаа байхгүй ингээд яг үнэндээ яаж цэник харагддаг ингээд нэр залуучуудын бас флекс хийдэг нэг буруу юмнууд байдаг шүү дээ. Буруу юмараа бас флексдэг. Тэр нь бас айгүй өөрийгөө кул харагдуулж ангиж боддог. Би ч тэгэж боддгоо. Эрэгтэй хүндээ гоё харагддаг хүсдэг. Болохоор тийм юмараа флексэрдэг. Тэрийг нь магадгүй сонссон эрэгтэй хүмүүс ямар лагийн ч юм уу те. Фүү яаж 140 охин гэж боддог гэж магадгүй. Тийм болохоор тэр эрэгтэй хүн чинь өөрөө ярьж байгаа юм чи эрэгтэй хүн яаж одоо гэдэг 140 гэдэг чинь гоё тоо гэж бодсон болол ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор өөр хэнийг эрэгтэй хүнд яг өөртөө адилхан гоё гэж бодогдуулахын тулд өөр эрэгтэй хүнээр my man ч юм уу те мэдхгүй тэгэж хэлүүлэхийн тулд флексэрдэг гэж магадгүй байна. Орчууд орондоос нэг урсгалдах гээд ч юм уу те. Тийм яг үнэндээ тэрийг гоё гэж харах эмэгтэй хүн байна гэж би олстой бодохгүй наа. За өөр одоо. За наад ч юм даа эвгүй юм байна угаасаа. Одоо тэгвэл өөрөөс нь асууя л да. Эмэгтэйчүүд red flag тэгж байгаа дундаас нь ингээд яаж орж ирэх вэ? Тэгэхгүй бол амар хитрхи эрэгтэйчүүд рүүгээ бас дайраад байгаа юм шиг санагдаад байна би. Окей. Эмэгтэйчүүдийн нөө. Би жоох өнөрөнд угаас амар ачаал бүтлэгдэг. Би өөрөө амар энэ миний сул талч гэж боддог баг. Жоохон сенситив. Тийм учраас жоохон эвгүй өнөр авах ч гэдэм үү ингээл хурц өнөр авах ч гэдэм үү. Тэрэн дээрээс ингээд мууд унцдаг. Тэр жоохон миний уулзж байгаа хүнтэй хүнээс амар эвгүй мэдрэмж авах шалтгаан болчиход байдаг. Тэр одоо red flag-д орох уу? Нэг бол миний асуудал ч байж магадгүй шүү дээ. Наа чинь type-ны асуудал хаа. Red flag гэрч яг нэг гаргадаг үйлдэл байж магадгүй байна. Үйлдэл. Тийм. Одоо жишээ нь сая үнэр гээрлээ шүү дээ. Яг ингэж хэлвэл айгүй юм маргаантай болчих واخ. Хүмүүс зарим нь ингээд амар дургуцах ингэж хэлвэл үнэхээр ямар нэгэн өвчин зовлонтой биш. Ямар нэг эмчийн заалтаар ч юм уу те хөдөлгөөнөө хариулсан биш. Ямар одоо хөл гар ямар нэг гэмтэлтэй тийм биш л бол жингийн илүүдэлтэй байгаа эрэгтэй хүн миний хувьд бол бүр зөвхөн болцох тал дээр биш. Зүгээр ер нь л жингийн илүүдэлтэй байгаа эрэгтэй хүн бол яг яагаад ямар нэг өвчтэй бол зүгээр окей штэ тэр чинь ингээ үнэхээр би энэ хөдөлж чадахгүй байгаа дааврын одоо ямар нэг асуудалтай тийм бол зүгээр штэ. Яг үнэндээ ингээ бүх юм нь эрүүл саруул ижиж жингийн илүүдэлтэй бол бүр ялангуяа эрэгтэй хүн. Эмэгтэй хүнд чинь турах таргалах гэдэг процесс эрэгтэй хүнийхээс илүү хэцүү байдаг штэ. Дааврын өөрчлөлтөнд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү ордог. Тэнгүүд эрэгтэй хүн булчин ургуулах эмэгтэй хүнээс илүү амархан. Тийм бэжиж яагаад над илүүдэлч ингээ хасч чадахгүй юм бэ? Ямар амир л гэж боддог доо. Илүүдэлч ингээ явд. Би сая ярьж ах чинь өөр red flag нэг юм орж ирлээ. Бас хэтэрхий их алкогол хэрэглэдэг, бас шооддаг эмэгтэйчүүд бол миний хувьд red flag юм байна. Тийм эмэгтэй хүний хувьд ч гэсэн адилхан баха. Тийм эрэгтэй хүн. Тийм. Тэгээ тэрүүгээр бас flex хийдэг. Одоо жишээ нь нэг ийм рилүүд байдаг штэ. Өнөөдөр 5 дахь юм байна. Чи хэн рүү явуулахаа мэдчихэж байгаа ч юм уу те. Тэр нь яг үүнд ингээ баг 3 4 5 6 7 8 мянган ширтэй. Рубигийн тэр шоудтай. Жилдээ 1 2 ч юм уу. Тийм үү амар бага штэ. Энэ алкогол хэрэглэдэг үү? Хэрэглэдэг гэдэг хэмжээнүүдээ хэр хэмжээтэй одоо мэдгүй хэр хэмжээнд хэрэгэлдэг гэдэг. Тэгээ одоо чинь за нэг хаяада найзтай уугаад вайн уучнаа гэдэг ч юм уу сардаа нэг ч үт юм. Зарим хүн бол одоо 7 хоног болгон ч уудаг хүмүүс байгаа шүү дээ. Сардаа нэг мэг болов шээ. За. Тийм жилдээ 2 3. Тэгвэл шиш мөр өөдөөтэй байна шүү дээ. Тэг яг одоо чи хэрэглэдэггүй гэхээр үгүй гэж хэлэхээр бас болохгүй шүү дээ. Энд тэнд очиод бас ингэ нэг вайн уужсэн. Тэрүүгээрээ биш. Зүгээр яг уудаг. Гэхдээ нөх хэмжээ гिचээд байгаа байхгүй. Одоо чинь би яг анхны уулт гэхгүй юу. Тэр болохоор 22 он гэдэг чинь 24 настай хад
үзсэн юм. Туркт байхдаа Miller гэд пив ууж үзчихсэн. Биш яг одоо дуустал нуух. Түүнээс шиг 10 жилийн юуны төгсөлтөөр ингээл шампансаг тулгаад ингээ амсч үзэж байгаа шүү дээ. Тэрийг бас уулт гэхгүй байлгүй дээ тий. Яг ингээ өөрийнхөө сонголтоор биер аваад дуустал нуужсэн болохоор 24 настай да. Тэгээ тэр үед болохоор нэг 2.33 та Miller угаал яг ингээл амар согтчихдаг. Тэгээ тэрнээс хойш ер нь бол уудаг болсон. Яг ингэж хэлэхээр амар харигч ингэ шиг болоод байгаа байхгүй юу? Харин тэрнээс хойш би уудаг. Ерөөсөө уудаггүй л гэсэн л категорид орох байх. Тэгээд миний ярьж байгаа бол одоо ийм байхгүй жишээ. Тэр red flag чинь 7 хоногийн одоо баг ингээ сториг нь харахад 2 дахь өдөр ингээд нэг wine ууж байгаа зураг оруулдаг. Тэгээд 5 дахь өдөр бас гарч ах шиг байгаа. Хагасаа өдөр дахиад гарч ах шиг байгаа юм да. Дандаа шоудж байгаа, ууж идэж байгаа сторонод байдаг байхгүй. Тэгэл боддог байхгүй 7 хоногийн 3-4 өдөр энэ хүн гарч ийн гэх чинь миний хувьд бол red flag. Яагаад тэгэхээр би өөр алкохолыг бас тийм амар нэг дуртай хэрэгэлдэг. Хаяада шалтгаан гарах юм бол нэг үлрэлтаа нэг ч юм уу найзуудаараа уулзахаараа ганц хоёр пив ч юм ингээ нэг хэтрүүлэхгүй хэрэгэлдэг. Тийм учраас яалч нөгөө өөрөө өөрийнхөө хийдэггүй зүйл нь өөрийн одоо энэ чи бас төвчгч гэдэг юм уу те төвчдөг тэр зүйлийг өөр хүн хийгээд байгаад тэр нь магадгүй надтай хосын харилцаанд бид хоёр орлоо гэхэд би тэр хүн тэрийгэ засахгүй бол яагаад ч тэрийг үргэлжлүүлэх шалтгаан биш л юм шиг байна. Тэмээ ер нь бас тийм хэмжээс гаргүй уудаг хүн гүйлэх яг уу. Гэтэ сүүлийн үед манай охид төсгөгчүүд ер нь нэлээд шоуддаг болсон юм шүү. Би тэгж хараад байгаа шүү дээ. Өстой мэдгүй. Би нөгөө юу юм бэ наа? За бас ингэж хэлэхээр амар хоёр талд болчих юм байна. Надад нэг хамааралгүй хүний сториг амар чухалчилж үзээд энэ уудаг болоод энэ үү гэж нэг ажигладаггүй юм байна. Гэхдээ мэдээж таньдаг хүмүүс бол ажиглана шүү дээ. Үй энэ ингээ уугаад байна муугаад ингээд зөвөр нэг юм нэх амьдралдаа таардаггүй хүн амтныгаа ч юм уу те. Тийм болохоор манай охтуудаар амар их уудаг болцсон гэж бас ажиглаж байгаагүй юм байна. Тэгээ би сая нэг red flag олчлоо. За. Тэр нь гэхдээ ямар эрчүүд их юм уу? За. Гэхдээ яг хуу хойлоо ингээд би эрэгтэйг нэрээд чи эмэгтэйг нэрээ чи эрэгтэйг нэрээ гоё юм шүү. Тэнцэлжүүлээд. Ер нь хүний red flag юм байна. За. Ийм зантай охтууд ч гэсэн сони юм байна. Хүний асуудал өөрийнхөө асуудлыг юм шиг одоо амир ингэддэг. Одоо жишээ нь за үнэхээр болцох гэж байгаа охиноо ууж ийн гэж харуул бас өөр штэ. Угаас харна штэ яад юм бэ нийт юм байна. Ямар хүнтэй нийлж ийн мэлж ийн гэд тэгэж хараад тэр хүний ууж идэж байгаа санаа зовх бол өөр. Тэгтээ зүгээр шал рандом хүн тэнийг уугаал тасраад өвтөж яхад ёо өстэй ингэж ууждэл ингээл ингэж яхад үгүй ямар амаатай юм бэ. Тасрна л өстэй. Уул уун л өстэй. Яг тэр хүний асуудал штэ. Одоо жишээ нь өөр гэх юм бол яах гэж юм өмсдөг байна, яах гэж тэгдэг байна. Тэрний оронд ингэсээ тэгээсэй гэд. Тэр хүний асуудал шүү дээ. Тэр юугаараа юу их нүү. Одоо чинь миний нөхөр болох хүн маань хажууд ингээд шаал дайлын хүн тэр хүн гэрээ яаж тогтчулж ийн гэдэг тал дээр надад ямар нэг комент лээдвэл яг яагаад энэ чиний асуудал лээ. Гингэн би. Одоо яг бичлэгүүдэд ч доор нэрээд тийм сөрөг комментууд хэрэг орж ирдэг. Заавал нь YouTube бичлэг хаалбгүй шүү дээ. Instagram дээр reel mail тэр энэ тэр одоо үзэн ядагч нарын комментууд энэ тэр хэр орж ирдэг. Яаж тэрийг одоо чи менеж хийх буюу одоо даун туудах тэрийг өөр дээр хүн дээр тусгаж авахгүйгээр контентууд өргөжлүүлж байна. Жишээ нь ямар комментууд их хэвчтэй ирэх үү? Сөрөг комментуудын хувьд ярьж байгаа шүү дээ. Бараг сайн нугасаа л дамгаа их байгаа. Орлогоо нотол гэсэн комент байсан. Би нөгөө өөрийгөө эрхлүүлдэг бичлэг гэдэг ийм категоритой байхгүй юу? Тэгэд мэдгүй би хүмүүсийг уг нь ухаантай л гэж боддог. Тэрийг ягаад чинь бас ажил гэдэг талаас өртөөсөө хүлээж авахгүй. Тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Одоо тэр чинь хажуугаар нь би өөр ямар нэгэн брендийн хувцсыг харуулад сурталчилгаа хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр талаас нь бодохгүй өстой юмаа гайхууллаа. Хаанаас юм их мөнгө олоод байна? Ийм бичлэг хийжснээс ч авч ажил хийгээч. Ч юм уу те. Instagram reel одоо YouTube бичлэг гэдэг чинь орлого олж өгч байгаа бас амар том ажлын салбар болцсон гэдгийг ойлгохгүй хүмүүс байна гэхээр би бүр ингээд
Ингээд идэг. Намайг зүгээр ингээл үнэхээр ямар ч ажилгүй дурандаа ингээл бичлэг хийгээл ингээл байж идэг те ингээл зүгээр л байж на Mobicom те ингээл Unitel-д ингээл нэг зориул бичлэг хийгээл сайн дураараа нэг ингэдэг гэж боддог юм шиг байгаа. Тэгэд ингээ яг яаж мөнгө олоод байна ч юм уу те бид ингээ тэр хүмүүс ингээ гайхаад идэг ингээ. Тэгэхээр чи комментээр нэлийн уншдаг юм байна тий? Тийм бүх комментод уншдаг. Бүгдийн үү? Тэр чи амар их цаг авчаас тий. Яг нэг дор шууд 300 400 гар уншихгүй шүү дээ. Хаяа нэг Instagram-ийнхаа notification-ыг шалгадаг шигээ орж уншдаг. Гэхдээ тиймээд орж уншсан нь миний хувьд зүг байдаг. Миний арга барилаар бол. Тэг сэтгэлээр унахгүй юу? Зарим манд сөрөг комментуудыг уншаад. Гэхдээ сэтгэлээр унах гэхээс илүү жоохон уур үрээд иддэг. Яаж юм тэнэг мал байдаг байна гэж тэгж боддог жишээ нь. Одоо саяных дээр намайг үнэхээр л ингэ сайн дураараа ингэдэг гэж бодоод дим бах та гих мэтчлэн. Түүнээс чи одоо ингээд одоо имзэглэл уйлгал ч юм уу те тэгдэг үе байсан мэдээж байсан. Тэгээ тэр нь одоо өнгөртөн. Тэр нэр яаж өнгөрт юм бэ? Цаг хугацаа яваад ингээ өнгөрт юм уу? Яаж одоо өөр дээр чи анзаарсан уу? Хэзэнээс ирэн тэгээд нэг тоохо болоод эхэлчихэж байна. Энийг би хэлчихсэн баха. Гэхдээ хэлчихсэн үгүйгээ санахгүй байна. Эхлээд мэдээж уншгаа болчих, тоохо болчих гэж тэгж байгаа ш. Тэр аргыг хэрэгжүүлж үзсэн. Зин ч тэр чинь насан туршдаа миний нүдэнд харагдахгүй нэ гэж байхгүй юм билээ. Ямар нэгэн байдлаар пак гэл нүдэнд харагдчихсан юм билээ. Тэгээд тэр үчин хэсэг 1-2 сар тэ ингээд hate comment, гоё comment бүр айлалангаас ингээ ангижирцсан. Ингэсэн байж хад гинт сав гэл нүдэнд харагдчихгод тэр бол бүр ингээд доошоогоо бүр ёроолгүй гунд юм билээ. Яагаад намайг ингээд байгаа юм бол мал тэ. Би ч үнэхэр болохгүй нэгэд. Тэгээд би за комент уншихгүй байх нь өстө үлгэр юм байна. Ялангуяа ингэж камер дээр ажил хийдэг хүн бол хизээж комент уншихгүй гэж байхгүй юм байна. Тийм болохоор бүх комментод уншаад гэж утсан. Тэгжсэн чинь бас нэг юм гарч ирсэн. Сайн комментэнд донтоод муу коммент байх ёсгүй юм шиг тийм болцсон байсан. Гой коммент авахын тулд ингээл заашгүй намайг мундаг байна гэчлээ. Надад баярлаа гэчлээ. Хичээгээрэй гэчлээ. Өстой гоё гэл чи зайл гингүүд яагаад намайг зайл гэж байгаа. Намайг хичээж ийн л гээдэ штт. Гэт нэг жоохон муугийн түлхээд санийг ингээ авах гаддаг. Тэгээ сүүлдээ би сайн комментэнд жоохон донтох гээд шүү. Одоо ингээд хүн муулж чиж байгаа штэ. Тэгээ тэр чин за нэг 90% нь худлаа байх жишээ нь юм байгаад байгаа байхгүй юу? Тэгтэл сайлж байгаа коммент ч гэсэн 100% үнэн гэсэн үг биш штэ. Рубиста мундаг байна, хөөрхөн байна, чистэ амьдралаа ингээд зүг авч явж байна. Яг үнэнд тэр коммент яг 100% үнэн үг үгүй байхгүй юу? Тэгснэ яагаад ингээд магтаалыг 100% үнэн юм шиг хүлээж авснаа гэд сөрөг коммент нэг гээд байгаа юм гэж бодсон би. Тэгэд би магтаал бичиж байгаа хүмүүст нь айгу баярлдаг. Бичиж байгаа үгэнд нь биш. Тэр хүн надад зориулаад хүний амнаас юу гарч ин тэр хүнийг илтгэдэг гэдэг штэ. Энэ хүнс үнэхээр гоё юм байна. Энэ хүн өөрөө амьдрал дээр юм гоё өгнүүд авдаг байгаасай гэж бодцоод яг тэр үгийг нь би өөр дээрээ одоо ингэж шингээж авахгүй байхыг хүсдэг. Хөөрчүүлэх юм би. Өөстө мундаг байна зтэй. Чиний ачаар ингэж ин тэгж ин гэл өөс нэг мэдсэн чи нэр ингэсэ. Миний ачаар гэсэн гэж бодож ил яах юм би. Тийм болохоор сөрөг комментиг ч ингээд наалдуулахгүй гоё комментиг ч бас тэгж амар наалдуулахгүй байхыг хүсдэг. Ягаад гэвэл би гоё комментод онтож байгаагаа анзаарсан байсан болохоор. Тэгээ одоо яаж дийл хийдэг вэ гэхлээр би өөрөө ч гэсэн хин нэгний тухай хин нэгний хийж байгаа юмны тухай сөрөг юм боддог байхгүй юу? Гаднаа гаргадаггүй л гэдэг ялгаатай. Очиж коммент бичдэггүй л гэдэг ялгаатай. Тэд нар болохоор коммент бичиж байна. Тэгээ одоо нэг юм үг байсан шүү дээ. Хин нэгэн хүн чамаас арай өөр төрлийн нүгэл хийцэнд нь чи уурлаад байна. Чи яг та нар бүгд адилхан нүгэл хийж байгаа. Гэхдээ хин нэгэн хүн арай өөр нүгэл хийцэн болохоор чи тэр хүнийг нүгэлчин гэжлэн зүг үү? Нүгэл үлддэг хүн ч. Тийм нүгэлж тест балиар нүгэл үлдлээ гэж уурлаж байна гэд. Тэрнтэй адилхан би зүгээр дотроо бодоод өнгөрдөг. Тэр хүн болохоор гаргахыг сонгож байна. Тэр хүний юу хийх яахыг би хизээж контролдож чадахгүй. Намайг гоё гэж бод гэж хэлж чадахгүй. Тэгэл нөгөө нэг let them тэгжил байг. За тэгжил байгээ. Гоё юм бичих гэхээр л амар гоё хүлээж авсан. Муу юм бичгээр чи битийн намайг муулаад ээ гэхэр ч юм бас айгу буруу болцоод байгаа юм. Тэр аль альны хөнгөн хүлээж авах хэрэгтэй байна тий. Нэх амар ингээ ажил бүтлөө хөөлтэй. Тийм аль альныг нь болно. Хитрхи сайн дээрээ бос төвлөрч болохгүй. Зүгээр л яг юм төвөө барайл
хин нэгэн чамайг одоо намайг сайллаа гэд би тийм хүн гэсэн үг өртөөсөө биш. Хин нэг мууллаа гэд би тийм хүн гэсэн үг өртөөсөө биш. Би хин гэдгийг би өөрөө мэдж байгаа. За гэхдээ надад муулуулахаас илүү сайлуулах нь одоо сүүл үед жоохон хэцүү болцсон гэх юм уу? Яагаад? Би бодит амьдрал дээр ийм хүн биш штэ. Энэ хүний бичиж байгаа шиг ийм амар төгс хүн биш штэ. Яагаад намайг ийм төгс гэж бодоод байгаа юм болоо? Би ч бас зүгээр камер дээр миний амьдралын нэг хитгэн цаг л харагдаж байгаа штэ. Тэрний цагуур би ингээ ууралдаг, уцаарладаг, муухай юм боддог, хараал илдэг ч юм уу те. Тийм юм байгаа штэ. Намайг битгий тэгж төгс гэж бодоосай. Гинэ тэгж бодоод иддэг. Намайг боддоор минь харуул жоох урам нь хугарандаа. Би бас ингээ хүм уулдаг штэ, ингэдэг штэ, тэгдэг штэ гэл ингээд тэгчмээ санагдаад идэг. Тийм болохоор ер нь хин нэг одоо шүтэж, хайрлж, үзэж, хүндэлдэг бол зүгээр л энэ хүний хийж байгаа юм нь гоё шүү. Камер дээр харагддаг өнцөг нь гоё шүү гэж тэгж дурлуул арай өөр. Тэгвэл зарим нь бүр ингээд тийм байд юм аа. За тэрэнд нь баярлдаг л та энэ хүний тэгж гоёор харахыг сонгож ийн гэд. Гэтэ би өөрийгөө мэдчихэж байгаа шүү би тийм төгс биш гэдгээ. Тэгэхээр жоох ингээд зөрчилдөд идэг. Яг хийж байгаа тэр контентын агуулга үйлдэл дээр нь төвлөр гэдэг чинь гэхдээ гоё юу шүү, комент шүү. Тэгээ уг хүн нь бол яг вэ тэр чинь сошиал орчинд угаас өөр ингэсэн дүр байгаа шүү дээ хүний бүтээж байгаа. Тэр дүр чинь бол зүгээр л хүмүүст тэр контент хүрэхтэл гаргаж байгаа хүн юу гэж л камерны өмнө хараал юу гэдэл уурлал уцаарлаад ахав тэ хинж үзэхгүй шүү дээ. Тийм учраас айлуулах тогтун сайхан байж байгаад ингээ яриагаа хүрчихье гэдэг л өнцөг байгаа даа шүү дээ. Наа чи ер нь гэхдээ гоё мессеж шүү яг сонсогч нарт бол. Тийм. Би тэгээд жишээгээр ингэж бодсон. Одоо бид нар чинь хаяа нэг гинт байжсна өнөөдөр л гэрээ зад цэвэрлэе, шүүгээ зад цэвэрлэе, хэрэггүй юмудаа хаяа гэдэгдэн шүү дээ. Хаяа нэг өдөр болгон биш. Тэгсэн чинь яг тэгэж амар гэрээ цэвэрлээл хог навчаа цэвэрлж явах үед чинь хин нэгэн чамайг хажуунаас чи харчлаа гэж үдээ. Тэгэл өө энэ ч өстой мундаг хүн байна. Гэснэ яг гэртээ ингээ залхуураа авчиж явах чинь өө энэ ч дүр хэсгэгч шүү. Ажиста бодит амьдрал дээр юм биш юм бэлээ гэж хэлж байгаа тайлхан байхгүй юу. Тэг яг ингээд гэрээ цэвэрлчихээ өстой амьдралаа шинэрглэе, шүүгээ зэгцлээ хэрэггүй юмудаа хаяа гэдэг үе чинь бичлэг хийж байгаа үе байхгүй. За одоо гоё бичлэг хийчихье гэ мүдтэй толгой тэрх нь гоё юм цэвэрхэн гоё сайхан бодож байгаа үе дээрээ хийж байгаа. Тэгэж ялгаж салгуул. Яг үнэндээ нэг бичлэг хийж л байгаа болохоос ш нээх хүнээс ялгаагүй. Одоо хүн штэ бид нар үзэгчдээсээ ялгаатай байхгүй. Үзэгчдээс илүү байгаа гэсэн үг өртөөсөө биш. Үзэгчдээс илүү ухаалаг гэгээлэг байгаа гэсэн бас биш. Тэр хүмүүс ч гэсэн бичлэг хийдэг бол адилхан штэ. Хийвэл бараг бид эдээс ч илүү гоё хийж магадгүй те. Бид эд зүгээр эхэлсэн л байгаа болохоос тууштай л байгаа болохоос те. Тэргээрээ л ялгаатай. Нэг юм сайн муу хүн төгслаг амьдралаа гоё муухай авч явж байгаа. Яг тийм. Яг энэ нийгмийн дарамт угаасаа байдаг байхгүй юу? Яг одоо контент хийж байгаа бид эдэд ингээд нүү дүрээ өөртөө бүтээсэн. Тэгээ яг бас биднийг тэгж харж байгаа хүмүүсийг буруутгах хэцүү л дээ. Яг тэгэхээр таймнаа өөрөө тэр дүрийг л энэ өнцгөө таймнагийн энэ өнцгийг л харуулахыг л хүсээл угаасаа бүтээчихэж байгаа учраас тэгээ заримдаа бас амар ядардаг юм байлаа. Тэгээд заримдаа би бас ингээд нэг тийм хаанг яг төрлөх таймнаагаа ингээд нэг олон нийтийн газар ч юм уу магадгүй найз нөхдөд хаяа нэг ингээд шоудад явж байхдаа гаргамаар штэ тий. Тэнгүүт чи ингээд яалч ингээд бариад идэх байхгүй тий. Ялангуяа бас ингээд болцоо ч юм уу эмхтэй хүнтэй сэтгэх ч юм уу тий. Тиймэрхүү үеүүдэд хүртэл ингээд нөгөө сэхэдний таймнаа чинь тэгээд явж исэн штэ гэдэг юм юмнаас ингээд болгоомжлоод зарим үйлдэлүүд амар өдөрддөг байхгүй. Бараг тэр үйлдэлээ хийхээс өөрөө болчмайлаа л тий. За би чи нэг ийм сошиал ортонд бас нэг юм нэг подкаст тэгээд бас нэг подкастер иймэрхүү амар чухал юмнууд яриад байдаг байжээж одоо гинт ингээд нэг хувийн амьдрал дээр нэг хүнтэй сэтгсэн чинь нэг юм тий жоохон тийм дэлжиг нуур тий жоохон тийм одоо юу мэ марцсан залуу ингээ гараад ирчингөө за энэ хүн ингээ буруугаар бодчихлоо энэ. Тэгээд амар тэр нийгмийн дарамтыг бас өдөрдөд сурахгүй бол бодит амьдрал дээр сэтгэл ханамж амар муутай амьдрах юм л. Тий хүний төлөө амьдраад. Тий. Өдөр болгон ямар бид нар сошиал орчинд амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр аль болох хамгийн их цагийг зарцуулж байгаа бодит амьдрал дээр илүү төвлөрч явах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ сайн наадтай ч юм бол 100% санал хэлж байна. Нийгмийн дарамтыг ер нь зөвөр хүлээж авахгүй л өөрөө балраад явчихж байгаа. Тэгээ сүултээ өөрөө ч гэсэн юу яагаад л шүү дээ. Нэрээ би дүрсгэх юм болов. Нэрээ би ингээд худалч юм болов. Энэ тийм хэсэг яг тийм юунд орсон би. Нэрээ би яагаад ингээ ориг байгаагаараа камерт харагдахгүй байгаа лээ. Би нэрээ ингээ хоёр нүртэй ч юм билүү гэж бодож ийсэн аа. Come on үгүй штэ.
Гээг нүү сайн нүү гэр цэвэрлдэг жишээн дэр ингээд бодож байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь бол бид эдийн гаргаж байгаа тэр social орчны дүр бол яг тэс өөрсдөөс мань шал өөр хүн гэсэн үг биш шүү дээ тий. Бараг 70-80% бол матчин. Зүгээр л бид нар одоо амьдрал дээр ингээд хамгийн сайхан тогтун инээж хөхөрдөг хамгийн баяр баясгалантай үедээ хүн ямар дүр төрхийг гаргадаг байлаа. Тэрийг л бичлэг дээр айлуулах гаргахыг хичээдэг л гэсэн үг шүү дээ. Цаад санаа тийм. Огт миний байдаггүй дүр бас биш. Тэгэх юм бол балраа шүү дээ. Тэгвэл жинхэнэ дүр хэсэгч болох байхгүй юу. Тэрийгээ зүгээр өөрөө ингээд баланслаад үгүй би ч арайч бас тийм биш ээ гэх ингээд боддог бол асуудалгүй байх. Одоо чи ингээд стори ингээд хийх ч гэдэм юм за нэг рилвчлэг ингээд оруулчаад нэг ганц 2 цагийн дараа би жоохон худ яачлаа да. За энийг боли энтриг устгах ч юм уу хийсэн юмнасаа жоохон кринжлээ. За би бас арай л жаахан дүр хэсэгчлээ хэлбэрчлээ гэсэн мэдрэмжүүдээр нэр авдаг одоо. Би заримдаа тийм аваад байдаг байхгүй. Стори оруулчаад нэг цаг 2 цагийн дараа. Чихэн ямар стори? Гүйл одоо хүний имийг шеэр хийх ч юм уу. Өөрөө нэг бол марцагнаад ингээд нэг өөрийнхөө царайг гаргасан нэг ингээд камер дээр ярьж марсан нэг юм ярьцдаг юм гэсэн. Би жаахан худ яачлаа да гэсэн. Тэндээсээ бантж мантснаа нэг 2 цагийн дараа өөрөө устгаж мустаад байдаг ш. Тэр мэдрэмж бол одоо нэг арилахгүй байна. Олон удаа ингээ контент хийж байгаа хэрнээ тэр нэг арилдаг юм хэлсэн үү? Миний өөрөө л анзаарал өөрийгөө л тэгж уг нь анзаарал байгаа юм шиг байгаа юм л та. За энэ биш шүү гэл. Тийм мэдрэмж авсаас нөгөөнийг сая би дүрсгээд байгаа юм болов гэдэг чиг ардаас нь би худардаг гэж өөрийгөө ингээ бодоодсан. Яг тэр биш. Тэгэж буруу илэрхийлсэн шүү. Хүмүүс намайг худраад байна гэж бодох үедээ гэж тэгэж боддог болцсон байсан би. Нэг юм шеэрлсэн чинь нэг игийн цагаан тагтаа шиг юм шеэрлж гин гэж намайг хүн бодвол яана. Тэгэл ямар нэг хин нэгний муухай комент чинь царайгаа гаргацсан тийм зураг мураг байл биш үү шеэрлждэг байхгүй юу? Царайтай комменттэй. Тэгээ шеэрлчингүүд яг үүндээ би юу ч нэг юм бодог байдаг за ингээ амар стресстэй гунаад байгаа юм байдгүй. Тэнгүүт ингээд тийм шеэрлчингүүд намайг өрөвдүүлэх гээд ингээ бодчих үү дээ. Гэт гинт ингээд эргэн тойрны хүмүүсийн бодолт амар юм бодлын боол болцсон яваадсан би. Тэгдэг яг тэгдэг. Тэгэд одоо миний уншиж байгаа ном надад ингээ амар юу болоод байгаа. Ингээд зүгээр ингээд сэгсрээд хаяач гэж амар бодогдуулаад байгаа. Ямар нэртэй ном? Let them гэд ном байгаа. Одоо бид нэг машин өөртөө барина штэ. Тэнгүүд яг хин нэг намайг хударч ингээ бодох үедээ өстой инхийн цагаан тагтаа гэж бодох үедээ хизээ юм байсан гэж бодох үедээ гэдэг бодол нь яг үндэ хажууд нэг юм багштай одоо баруун хэрэг одоо зогс одоо хурдан нэм гэ ингэж хүнээр жолоожуулж байгаатай ямар ч алгаагүй. Зүгээр чи жолоогоо барьж байгаа болохоос энэ хүний заавраар яваад байна. Бусдын юу гэж бодохыг чи хизээж амьдралдаа контролдож чадахгүй. Тийм болохоор угаасаа л юу ч хийсэн хин нэг чиний тухай ямар нэг юм бодох болохоор зүгээр хүссэн юм ядаж хий. Ядаж хүссэн юм хийгээд бусдад үзэн ядагд гэж байгаа байхгүй юу. Тэгээд айгүй олон жишээ ингээ авсан байсан. Хүн юу гэж бодох вэ гэдэг айцаасаа болоод чи ямар хувц өмсгөж байгаад болсон бэ? Ямар зураг постлох гэж байгаад болсон бэ? Ямар бичлэг хийх гэж байгаад болсон бэ? Гэх тийм байсан байхгүй юу. Тэгээ бодоодсэн чи нэрээ тэр бодлоос болоод би өөрийнхөө хүсчихсэн амар олон юм ингээ хийгээгүй. Тэгдэг шүү. Их чав болдог те. Тийм. Зад нэг арил худраад. За хараа мандаж жижиг нэг гэдэг. Тийм. Тэгэл одоо би зүгээр яг үндэ би өөрийгөө худраагүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор хин нэгэн хударч ийн гэж бодсон ч би яг үндэ өөрчилж чадахгүй шүү дээ. Гэхдээ би худраагүй шүү дээ. Би худраагүй байхгүй юу гэж очиод татгаж чадахгүй шүү дээ. Бодчихлээ гээ. За би өөрийгөө юу гэж бодож байгааг мэдчихэж байгаа гээ. Одоо би бол ингээд бас яг 100% гэхдээ ингэж чадаагүй л дээ. Ер нь юм болцсон. Аль болох тхийг хичээж байгаа тий. Тэгээ жоох ингээд тэгээ бодох гэдэг л за би хизээж насанд хүрсэн хүний юу бодохыг, юу хийхийг, юу бичхийг хизээж контролдож чадахгүй. Чи хүснээ хий, хүснээрээ хараа, хүснээрээ доромжил, хүснээрээ бод. Би ч гэсэн бас хүснээр юм аяа. Гэх нэг тэгдэг болцсон. Одоо Ruby-гийн хийж байгаа бичлэгүүдээс юм уу контентуудаас ямар төрлийн контентууд ирнэ? За дангаас YouTube өгөхгүйгээр TikTok, Instagram дээр engagement-ийн сайтай байна, хандлт сайн авч байна. Одоо анзаарвал за ийм төрлийн контентууд нэлээд сайн яваад байдаг да. За ийм төрлийнх нь бол нэлээд явдгүй юм байлээ. Одоо ингээд маркетинг нэлээд тест хийгээд үзсэн байгаа шүү дээ. Гэтэн 100 бичлэг хийсэн хүн чинь. Ярьдаг бичлэгүүд маань л юу юм болов гэж бодохоор
мэдгүй би тэгж боддоо шүү дээ. Би одоо ямар нэгэн бүтээгдэхүүн гэж хэлж болох уу? Одоо чинь подкаст гэдэг шиг дижитал юм бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тийм бүтээгдэхүүн анханасаа зараагүй яг өөрийгөө хүмүүст өгсөн болохоор яг хинэгний тухай хов ярьж байгаа болохоор биш. Руби болохоор нь үздэм болов гэж боддоо шүү дээ. Тийм болохоор миний аяллаа бичлэгүүд сонирхолтой, өөрийгөө ярьсан бичлэг сонирхолтой, хинэгний ярьж байгаа бичлэг сонирхолтой, зөвлөгөө өгж байгаа сонирхолтой. Тэгвэл одоо ингээд gossip бичлэгүүд маань л амар явдаг. Снэг аяллаа влог гэсэн чинь тэр нь явдаггүй бол би за миний gossip бичлэг гэдэг энэ дижитал бүтээгдэхүүнд хүн дуртай юм байна гэд тэгж бодно шүү дээ. Тэнгүүт ингээ харахаар миний аяллаа одоо Лондонгийн блогийг аюу гоо ингээ олуулаа үзсэн. Тэг болохоор би Руби гэдэг хүн нь одоо яг намайг үздэг хүмүүс сонирхолтой юм болов гэж бодсон. Рубигийн өмсөж байгаа хувцас ч юм уу, Рубигийн амьдарч байгаа улс, Рубигийн ярьж байгаа од гэхээс илүү зүгээр Руби яаж өөрчлөгдөж байна? Руби хэн байж байгаад хэн болж байна? Гэт тэр нь илүү сонирхолтой юм болоо гэж бодсон шүү дээ. Сонсогч нар нь бас дагаад ингээд өсч өгчөөд ингээд нас нь яваа тий. Тэгээд бүр найз шиг болцсон учраас Руби нь илүү сонирхолтой байгаа хэл та нэрэ. Тийм, зарим нь ингээд би 12 та таныг анх үзэж эхэлсэн. Одоо би 10 жилээ төгсөж байна. Гэл за 10 жилээ төгсөж явахдаа үз. Одоо би оюутнаа төгсөөд ингээд ажилд амьдрал дээр гарч байна. Охиноо жоохон бахад үздэгээс одоо охинтойгоо хамт үзэж байна. Гэл тиймнүүд амар хөрхөн. Охиноо том болохоор заавал чамайг үздэг болгоно. Гэл тэгэхээр ингээд амар хөрхөн дулаахан санагдаад. Тэгтээ бүр хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Social content миний орон зай гэл бас амар дураараа ажиллахгүй мэн. Камер гүйдэл дураараа бай. Гэж байгаа тэгэж бодоод байгаа. Тэгээ сүүлд чинь бас нэг зарим ютуберуудыг амар шөмжлээдсэн мэт нэг чихэр мөхөр сурчлаа гэх тээ. Гэтэ тэр болоод би бол яах вэ? Тэр чи ховон эцэг их өөртөө асуудал ах л гэж бодож. Хэд бас ингээд нэг сонсогч нарынхаа үзэл бодол тэр хүмүүсийнхээ таалагдах юм даа тааруулчаар уг нь бол контент бүтээж байгаа, за бичлэг хийж байгаа хүмүүс бол илүү урд нь гараад түүчэлээд тэр хүмүүс масс юу сонирхоод байна гэдэгт нь тааруулж биш өөрсдөө манлайлж ирнэ, өөрсдөө гоё юм сэдэж эхэнтэй хүмүүс үзэхгүй байсан ч гэсэндээ явандаа цаг хугацааны ихээр ингээд трендэн дагаж ирнэ гэдгээр явбал илүү зүгээр юм шиг сүлд өөртөөгөө тэгж шийдэл төрсөн шүү дээ. Тий. Би хитрхи бас үзэгчтэйгээ үгээр бас байх гэж байна. Би гэдэг дүр нь байхгүй болчихсон. Байхгүй болчихсон тий. Тэр нэг хүн комент хэлэнгүүтэл тэрүүгээр нь хувраад л тэрүүгээр нь өөрийгөө засаад л за би энэ тал болохгүй байгаа маань гэдэг л өөрийн дүрээ алдчихаар урт хугацаанд бол явахгүй бах тий. Богино хугацаанд бол. Би нөгөө бичлэг эхлэхдээ хайцгаа тэгдэг шүү дээ. Гэт тэгсэн чинь тэр ихэнд амар олон хүний хараалаа гэдчихсэн. Монгол Орос холиод л гэх юм. Биш Монгол англи холиод гэл за. Тэнгүүд нь би та нар сэндүүлэх гэж ярьдаггүй мүү гэд. Гэвэр дотроо тэгж бодоод бичиж байгаагүй л дээ. Сэндүүлэх өөр ямар өгнүүд байдаг лээ. Шэрлэх. Гингээ тэрнтэй ч тэрнтэй ч адилхан ингээ дотроо бодож байгаад тэгээд за би энийгээ болохгүй. Би угаасаа тэр бичлэг хийхээс өмнө хаяа нэг хайцгаа гэд тэгчдэг байсан болохоор одоо ингээ тэр маань ингээ хүмүүс ингээ дасцсан байлээ. Заримдаа хэлэхээ мартчихаар хайцгааг нь хажиж өгөөд. Тэгээд нөгөө хайцгаагаа үзээд байгаа хүмүүс ингээ байж л байгаа. Тэгээд иймэрхүү нэг юм хүнд гай болоогүй нэг өөрийн юмнуудаа заавал ингээл байхгүй болгоод авах шаардлага байхгүй. Тийм шүү. Өмнөх дугаар дээр би хөлөө ачиж суучаад энэ бүр намхан байсан байхгүй юу. Тэр миний хөл баг энэ ширээн дээр ингээ гарах гэж байгаа юм шиг камерны өнцөг дээр харагдаад тэг хүмүүс нэлээд шүүмжилсэн байсан. Эсрэгээр тэр шүүмжилж байгаа нь хүмүүсийг орж үзэх бас нэлээд сэдлийг төрүүлж байгаа гэж бодсон шүү дээ. Ингээ хүмүүс шүүмжлээд байна гэдэг чинь энэ нэрийн бичлэг дээр яатсан бол гэд үзэж байгаа хүмүүс бас нэлээд байгаа шүү дээ. Окей. Эргээд нөгөө хосын харилцааны руу гарахад одоо нөгөө хосууд ингээд за одоо нөгөө бид нар дурлцгаараа сохорчдаг гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр хосын харилцаанд хүн өөрийгөө ер нь алдахгүй байхын тулд юун дээр ер нь анхаарах хэрэгтэй. Зарим талаараа хүмүүс ингээ нөгөө үерхэд дурлаад тэрнээсээ болоод хэд өөрийгөө бас алдчих гэдэг талууд байдаг шүү дээ. Руби ер нь хосын харилцаанд хэр ингээд бүр гүн ороод донтоод нөгөө хайрандаа донтоод гэдэг юм өөрийгөө алдах зүйлүүд тохиолдол дээр нэр гарах гэдэг. Гайгүй юу? Мэдхгүй байна. Гэхдээ гайгүй бас биш энэ мэдхгүй байна. Мэдхгүй юу? Гайтай ч магадгүй. Гэхдээ ер нь ажиглахад би угаасаа л нэг юм гадуур дотор байх дуртай хүн биш байхгүй юу? Ер нь л гэртээ бүөх айгуу дуртай.
хосороо байсан ч гэсэн гадуур гарч кино үзье ч юм уу те Sky Resort орё ч юм уу мэдгүй тийм зүтд дурггүй. Гэртээ буудан дээрээ хоо захиалж идэл ингээл орноосоо босхгүй байж яах надад айгүй гоё идэг. Тэрийг нөгөө хүндээ уусах өөрийгөө алдах гэж хэлж болох уу? Одоо тэгтээ чи бол хосоо хэлсэн дуртай юм хийгээд байгаа юм шиг өөрөө бол. Тий, би бол хин нэг намайг одоо дарамтлаад байгаа болохоор би ингээл юу ч хийхгүй байгаад байгаа юм биш. Зүгээр би эсэргээрээ нөгөө хүнээ тэгдэг. Гарч яах юм бэ? Тэгэхээр нөгөө хүн ч өөрийгөө алдаад байгаа юм шиг. Тийм байх. Үнэхээр гардаг байсан хүн бол тий. Тий, амар юм. Найз дулаа хүн болов. Амьдралын хэмээг даруулаад өөрийгөө өөрчлөх нь шүү дээ. За найз нь өнөөдөр савгаа гарахгүй гээл та. Тиймэрхүү байдлаар ер нь л гэртээ байх гэр ер нь амар гоё. Гэр амттай хүн байна шүү дээ тий. Ер нь хувийн амьдрал болоо одоо угаасаа л олон нийтэд одоо нэлээд тань шүү дээ. Тэгэхээр хувийн амьдралаа айлуулах энэ сошиал медиа хоёроос бол салахыг илүүд үздэг. Тий. Паблик үйлдэж үзчихсэн. Хамт YouTube дээр бичлэг хийдэгсэн. Тэр үед одоо ингээд хин нэгэн өөр ютубер асуудыг хараад ч юм уу те хамтдаа зураг постлж байгаа хүмүүсийг хараад тиймэрхүү майг ингээ хөөрхөн санагдаад тэгээд би бас нэг хийж үзье гэд нэг юм одоо FOMO байж магадгүй одоо бодохоор тэр fear of missing out гэдэг зүйлээсээ болоод за одоогоо ингээ бичлэг хийчлээ гэдгсэн чинь тэр бол миний зүйл биш юм лээ. Яг би өөрийнхөө ярьж байгаа зүйлийг яг одоо би өөрийгөө ингээ ярьж штэ ингээд би л өөрийнхөө юмыг те хэнийг одын тухай байсан ч ядаж би ингээд энэ дотор ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь надтай тэр яг хайр дурлалын харилцааны тал дээр хүмүүс комент хэлэхэд бол би амар харамж юм билээ. Ямар гоё юм гэж хэлэхэд ч би ингээ харамж. Тэрийг зүгээр ингээд харуулмааргүй. Нууцлаг байлгамаар байна тий. Нууцлаг. Тэг зүгээр ингээд мэдгүй ингээд гаргаж авахгүй. Одоо дотор хувцас шиг гэх юм уу? Нэг тийм. Дотор хувцастай хүн дотор хувцастай явж байгаа хүн болго мэдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ ямар дотор хувцастай гэдгийг мэдэх шаардлагагүй. Яг тэр нь тийм утгатай л гэх юм уу? Би үерхдэг гэж зарлахгүй. Гэхдээ ингээд одоо тэгтээ энэ подкастаас зарлцлаа шүү дээ. Энэ тэгтээ хүмүүс мэдчихсэн үү? Хүн асуухаар үгүй гэж хэлэхчээ яг нууж байгаа болчихж байгаа байхгүй юу? Тийм. Нууж байгаа биш. Тэгтээ зарлж байгаа биш гэх юм уу? Хүн асуувал хэлчин. Бусдаар өөрөө заавал тэрийг нэг хийл гаргаал нэг хүнтэй хөтөлцөж байгаа зураг мөргээ гээл дээдлж байгаа зураг хийгээд ах шалтгаан гарахгүй байгаа учраас тийм. Окей. Ер нь бол эрүүл дандаа хосын харилцаанд байсан. Ер нь эрүүл хосын харилцаа гэдэг нь нүүбигийн хувьд ямар харилцаа гэлэх вэ? Тэгээ бас түүнийг нь эрүүлэр хадгалах одоо тийм зарчмууд гэдэг ч юм уу. За нэг хосууд хоорондоо нэг тийм зүйлүүдийг бол бас төвчих хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол тэр нь хэтрээд эхлэхээр зураас даваад эхлэхээр за юм жоон токсик гэдэг нэг англиар руу орчдөг доо энэ гэсэн. Тийм найзуудын яриа байвал хаалцаач. Би биенийхээ одоо хүн болгонд л нэг юм сүүдэр тал, муухай тал гэж байгаа шүү дээ. Муухай авир. Би биенийхээ тэрийг өрдөөсөө өдөөдөггүй байвал эрүүл харилцаа юм болов уу? Одоо жишээ нь нийлхэрээ ингээл муухай ашлаад идэг, уурлаад идэг, яг юм уур муцаар нь ингээд гарч ирээд идэг. Яг салчхаараа уураа барьж сураал, жимд яваал. Тэгээд идэг бол би арай салсан дээр гэж бодох юм байна. Тусдаа байхаараа гоё гэрэлтэж чадаад штэ. Сэтгэл хөдлөө удирдах та тэ нүүр дээр анхаарч та тэ нөгөө glow up гэдэг ч юм болоо тэ нийлхэрэл хөмсгөө зангидал ингээл стресстэй байвал яг үнэхээр хайртай байгалах л да. Гэтэ ингээ яг үнэндээ би бинийг ингээд цэнгийн дуусгаал ингээд штэ. Хайртай байсан ч гэсэн үнэхээр хоёр тусдаа байгаад ингээд бүр хэцүү болдог хүмүүс байдаг штэ. Бүр ингээл нүдэндх гал цогн байхгүй болол ингээд тийм байвал нийлхээр ингээ гоё би бинийг цэнгэлдэг ч юм уу те. Тэгээ эсрэгээрээ байгаад ш токсик бас гэхээр нийлхээр ингээл нэг ингэддэг нэлийн муухай аштай найзууд руу гууралсан нэлийн гэсэн тэгсэн ажил бүтгөөлөл таргалж мургалалч юм те мэдгүй яг салхаараа л гоё болдог байвал тэрийг токсик биш гэж ялгах юм шиг байна. Одоо бодохоор нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 гэдэг нэг үг байдаг штэ. Хоёулаа байвал ганцаараа байснаасаа илүү дээр мэдрэмжийг тэр амьдралын чанарыг авахын тулд би чамтай байгаамаа. Хоёулаа байгаа шалтгаан маань ерөөсөө тэр те. Тэгээ хоёулаа байгаад ганцаараа байгаасаа илүү амар тайван байдал байхгүй алдагдаад байвал уучлаарай хоёулаа биш юм байна гэдэг шиг тийм маш энгийн шалгуураар жинлээд үзвэл
Тэг би урд нь болохоор бүр хүнтэй өрхөж үзэхээс өмнө араар тавилт, гар хүрэлт гэдэг хоёроос бусад бүх асуудлыг давж гарч болно. Энэ хоёр л гарч ирвэл салах юм байна гэж боддог гэсэн чи яг үндэ энэ хоёр чинь нэг хамгийн том асуудал бас биш юм бэлээ. Хөө за. Үнэхээр ингээ хувь хүн тарахгүй. Аа. Бие биенийхээ ингээл хүсэл зориулга тиймэрхүү мөрөөдлийг ингээ моходог ч юм уу те чи чадахгүй штэ чи хийм бэ ч юм уу те чи ийм юм хийх гээд байгаа юм болооч ч юм уу те мэдхгүй ингээд би ингэж боддог байхгүй юу. Тэгтээ ганцхан ус ярилцсан дээр биш хүнтэй найзууд байсан ч гэсэн хин нэгэн чамтай цагийг өнгөрүүлээд би бүр сансарч нийс чадах юм байна гэсэн тийм өөртөө ихтэлтэй болоод чамаас салах хэвээр. Түүнээсээ чамтай ингээ ярилцаж сууж байгаа заад би юм ихе болидо гэж бодож ивэл энэ айгу муухай. Тийм болохоор хаанч хизээч юу найзуудтай би тийм байх гэж хичээдэг. Гэтэ яг тийм байж чаддаггүй бол манай найзууд хэлэх баг. Чадна штэ, болно штэ, бүтэн штэ. Чи бүр ингээд дэлхий рүү ч гарч чадна ч юм уу те. Амар том мөрөөдөл хийсэн гэж ингээ хүсдэг байхгүй юу. Тэрнтэй адилхан. Хэрвээ ингээд одоо хосчин чамайг юуж чадахгүй штэ. Чи яг чадах юм уу? Чи мэдрэмжгүй штэ ч юм уу. Тэгэж хэлээд байвал бас тэрийг төвчээл байгаад харус хэцүү хэлэхгүй дээ те. Тийм штэ. Гараар тавилт биш, гар хүрэлт биш байсан ч гэсэн баян ингээл мохоогоол. Тийм болохоор ганцхан энэ хоёр асуудал биш. Ер нь ингээд таарч тохирохгүй юм зөндөө байж болно. Ер нь би яг салттай холбоотой юм асуух гэжсэн. Одоо хосууд ер нь гэхдээ ингээд токсик байгаад байгаа хэрнээ салтгүй байгаад байдаг хүмүүс байдаг тийм. Тэгээд араар тавих асуудал шалтгаан шинсэнд үнэхээр болохгүй байгаа бол араар тавьж байгаа. Гэхдээ араар тавих байсан бол салаад тэгээд араар тавих дээр ажиллаа хийлдэг тий. Тэг яахад хүмүүс ингээд салахгүй зууралтаал тэгснээ токсик байгаал тэгснээ араар тавих гэдэг нөхцөлийг ингээд бүртгүүлээд байдаг юм бол чи юу гэж боддог юм? Шалтгаан нэг тэнд байгаад байна тий. Тэр нэг сэтгэл зүйн асуудалтай холбоотой хаа. Нэг юм ингээ уягдаад тийм. Эмэгтэй хүн талаас болохоор би нэг иймэрхүү уншиж байсан. Өөрийгөө онцгой аврагчийн сэтгэл зүй, аврагчийн синдром гэж байд юм байна л да эмэгтэй хүнд хөвчлэн. Хин нэгэн муу эрэхтэй хүнийг би л засч чадна, би л аварч чадна гэдэг өөрийгөө нэг онцгойгоор мэдрэх гэдэг. Тийм болохоор тийм охтууд хөвчлэн муу залуус татагддаг. Өөр охин засч чадаагүй би онцгой болохоор миний төлөө энэ хүн өөрчлөгдөнө. Тийм болохоор тэр токсикийг ингээд төвчээл байгаад ддаг. Үнэхээр тэгж боддог ч юм хтөө. Тий аврагчийн синдром гэж. Одоо яаж мэдсэн бэ гэхэлэр жил 2 жилийн өмнө нөгөө Казактайхаа Бушимбаев салтанат тийм хэрэг болж байсан шүү дээ. Би тэр бичлэгийг чиний бичлэгүүд бүгдийг үзсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Ямар гоё баярлалаа. Тэр угаасаа тухайн үед амар вайрал явуулсан. Тэгээд яг базжсэн ганц YouTube бичлэг нь хамгийн чанартай их сурвалжтай мэдээлэл чиний байсан. Баярлалаа. Тэгээд тэрэн дээр би нөгөө мэдээлэл цуглуулж байхад тэр чинь одоо бүх сошиал платформоос цуглуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь комент нь юу гэсэн байсан гэж амар олон юм ихтэйчүүд. Эхнэр нь л энэ хүнийг юм уу болгосон ба штэ. Миний хажууд байсан бол Бушимбаев энэ яг одоо харагдаж байгаа шиг юм зөөлхөн хүн байх байсан байна. Тим комментууд амар их байсан. Эхнэр нь алуулчаад ах ч штэ. Надтай байсан бол алуулахгүй байх байсан. Надтай байсан бол 50 байх байсан. Гэ тэрийг аврагчийн синдром гэж хэлдэг гинэ. Би нөгөө мэдээлэл цуглуулж байгаа хавцтай тэрийг ингээ олж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ Бушимбаевын комментноос жишээ аваад хэлсэн. Тэгээ заавал юм одоо юм хүнд кейс дээр биш ч гэсэн ер нь юм хөнгөн хэмжээгээр аврагчийн синдромтой эмэгтэйчүүд байдаг гэсэн. Тийм болохоор муу харилцааг төвчөө байгааддаг. Тэгээ нөгөө талаас эмэгтэй хүн ингэж боддог гэсэн. Би энэ хүнийг ингэж их уучлаад байвал, ингэж их боломж олгоод байвал энэ хүн эрэгтэй хүн нь ингэж бодох бах та гэд. Хөөх намайг одоо ийм муухай байхад хүртэл хайрлаж байгаа. Намайг ингэж хайрлах хүн байхгүй дээ. Гэ тэгжэл бодондоо гэж боддог гинэ. Тэгээд бодоод ингээ хамаг муухай юм төвчээд байгааддаг. Тэсэн яг үндэ эрэгтэй хүн тэгж боддгоо. Намайг ийм муухай байгаад хүртэл уучлаад байгаа юм чам. Инээс илүү муухай бол уучлах юм байна л да. Энэ хүн дэр өөрийгөө хүндлэх гэж байна уу? Тийм уурчсан байхгүй. Тэр яг үнүүг яг эрэгтэй хүний зүгээс сонсож байгаагүй л дээ. Гэхдээ ямар ч эрэгтэй хүний муухай юмыг уучлаад байвал токсикийн төвчээл байвал тэр нь хөөх ямар гоё надад ингэж их хайртай юм байна. За дахиж гомдоохгүй юмсан гэж тэгж лав боддгоо шүү. Эсвэл яг боддоггүй юм байдаг л бах л да. Айл уу яг те. Яг би яг эрэгтэй хүн дотор орж үзээгүй болохоор гэтээ байдаг ч гэсэн хүн болгон тэгж бодно гэсэн үг бас биш шүү дээ те. Мэдээж тодорхой хүн ингээд
давардаг нөхдүүд байгаа л та. Токсик хэрнээ байгаад байдаг нь бол тийм баг. Тэгээд бас өөртөө итгэлгүй байдалтай холбоотой баг. Өөр хүн намайг ингэж харилж чадахгүй гэд тэр хүний өгж байгаа тэр bare minimum буюу өчүүхэн тэр гоё ааш дээр л төвлөрөөддөг. Үерхлийнх нь 80% нь токсикгүй шүү дээ. Тэсэн чинь ингээ 20% гоё байгаа юм дээр л фокуслаад тэр 80%-ийг төвчээддэг. Өөр хүн надад энэ 20%-аас илүүг өгч чадахгүй. Токсик харилцаан дээр бол тэгж бодож байна. Токсик гэрнээ ягаа салахгүй байгаа дээр. Араар тавилтыг болохоор би за 100% гин цааш 90% өөртөө итгэлгүй байдлаас гэж боддог. Араар тавьж байгаа хүн нь үү? Тийм. Араар тавьж байгаа ер нь бол араар тавилтын ихэнх нь эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Яг хувилж үзвэл 60 40. Би бас эрчүүд өмөрөхөд шүү. 60 40 тий. Тийм. Гэтэ октод зөндөө байлээ. Би бол харин тий. Би бас одоо сошиал медиад эрчүүдийг манаас арай л харлуулж байгаа. Тийм. Эрэгтэй нь ярьдаггүй юм бэлээ. Би араар тавиулчлаа. Манай найз зөвхөнгчлээ гэдэг. Эмэгтэйчүүд л тэрийг нээлттэй яриаддаг. Тийм болохоор хүмүүс ойлгохдоо баг 90 10 байдаг ч юм тий. Гэтэ би бол 60 40 гэж бодож байгаа. Эрэгтэй нь арай жоох илүү баг. Тэгээд өөртөө итгэлгүй байдал гэж бодож байна. Хажуудах эмэгтэйдээ хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Болохоор өөр хэнийг эмэгтэйгээс хүлээн зөвшөөрөл авах гад хин нэгний охиныг найрч чадж байгаа болохоор нэг эго нь ингээд тижигтчих гээд. Тэг үнэндээ юу гэдэг үнэхээр хайрлж дурлаад гэр бүлээ хаях хэмжээнд тавьсан араар тавилж ер нь ихэнх нь ингээд байдггүй штэ. Хараад тахаар араар тавьж байгаа баригдсан бол уучлаарай алдаа байсан юм а гэх нэрийг ингэдэг. Яг юм чихнээс араар тавьж баригчаа тэмээ би энэ хүнд хайртай тэгье хоёлаа салъя гэдэг тохиолдол бараг сонсож байгаагүй шүү дээ. Тийм болохоор хайртай даа биш. Нэг өөртөө итгэлээ нэг буцаж олж авах гад. Хүлээн зөвшөөрүүлэх гээд өөрийгөө нэг мундаг лаг гэж мэдрэх гээд яг өөртөө итгэлийг өөр эмгтэй хүнээс л олж авдаг. Тэгээд би найрч чадчихлаа та надад нөгөө нэг гал цогчин лаг юм байгаа юм байна. Өөртөө итгэлгүй байдал бол ялч бас үнэн баха. Тийм эмгтэй хүн ч ихсэг адилхан. Нэг нөхөр нь өөртөө итгэлтэй байдлыг өгөхгүй байгаа болохоор гэсэн үг ердөөсөө биш. Өөртөө итгэлтэй байдал чи хин нэг нь чамд өгдөг юм биш байхгүй юу? Нөхөр чинь өстө хөөрхөн байна, мундаг байна, майд цэцэг бэлэг тий. Эхнэр нь ингээл миний хараа яасан мундагийн чамгүйг бол чистэ хүчтэй нь юу гэдэг тий. Тэгж хэллээгээд яг өөртөө итгэл жоохон нөлөөлөх л ахaltaа. Гэтэ яг дотроос л гарч ирдэг юм штэ. Юу чадхаа мэдж байгаа, ямар үнцэн нөхөө мэдж байгаа, ямар хүн бэ гэдгийг мэдж байгаа. Тэгээ хүнээс авч чадахгүй болохоор өөр хэнийг эмхтэйгээс өөр хэнийг залуугаас ингээ гой сайхан гэж хэлүүлж ийж олон охинтой байх тусам олон залуутай байх тусам өөрийгөө ингээ гоёор мэдэрдэг ч юм тий. Ер нь өөртөө итгэлтэй болчоол хүнтэй үерхэж суух хэрэгтэй юм шиг байгаа. Тийм байна. Бага насны бас жоохон асуудлууд ч байгаа ах тийм хүмүүстэй олон хүний анхаарлыг өөр дээр авахыг хүсэж байна гэдэг чинь тий. Харин тэр тий яг мэрэгжлийн үүднээс сэтгэлдүүднээс тайлбарлал тийм байна. Ерөөсө ганцаараа байдаггүй хүмүүс бас байдаг шүү дээ. Нэг хүнээс салаал үерхэлээдэг. Зайлшгүй л нэг хүнтэй байх хэрэгтэй юм шиг ингээд ганцаараа байж үзээгүй. Тэгээ салаал өөр хүнтэй. Тиймэрхүү хардталт нь одоо яг бас тэр араар тавихтай холбоотой өөртөө итгэлгүй байдалтай холбогдох уу? Одоо суурь шалтгаан яаж араар биш яаж хардах гэдгээс болно. Одоо жишээ нь юу гэдэг одоо ингээ хойлоо үргэлдэг байлаа гэж бодъё л доо. Хажуугаар үнэхээр нэг супер охин авчлаа. Тэнгүүд яасан чи нөхөн рүү хараад байгаа мó? Яасан надаас хөрхөн байна уу? Ч юм уу те. Энэ ч болохоор ингээд нэг юм өөртөө итгэлгүй байдалтай болчих жоохгүй юу? Энэ охин надаас илүү биеттэй болохоор, том өмдөө болохоор, том бөхстэй болохоор, илүү царайлаг болохоор ч юм уу те. Тийм болохоор миний найз залуугийн охин руу харж магадгүй дээ гэж бодвол тэр чинь өөртөө итгэлгүй байдалтай холбоотой байхгүй юу? Өөрөөр яаж хардна гэсэн үг? Өөрөөр болохоор байдал байхгүйгээр. Тэр хүн хардах шалтгаан өгсөн бол гэсэн үг. Өмнө нь ямар нэгэн байдлаар араар тавиад баригдсан. Тэгээд дараа нь тэр чи одоо яг араар тавьж байгаад баригдахад нэг юм үйлдэл байгаа шүү дээ. Бичээд баригдсан юм уу? Уулзж байгаад баригдсан юм уу? Нэг юм сэжигтэй үйлдэлээс юм уу гэд. Тэгээд дараа нь тэрнтэй жоохон төстэй юм гарангууд нөгөө хүн чи ингээд өдөөгдөд тархин дотор нэг дахиад танил мэдрэмж өгөөд тэгээд чи дахиад бичээд байгаа юм уу? Дахиад нуугаад байгаа юм уу? Ч юм уу? Ийм нөхцөл байдлаас өөрөлдөх байх. Түүнээс зүгээр мэдлсэн хүнтэй хардаад байвал тэр чинь бас эсвэл яг юу юм бэ? Өөртөө итгэл
болно. Нэг удаа Шалтгаан сэтгэлийн юм байна, алдчихсан. Гурав дахь нь болохоор хид өмчрөхгүй бүр ингээд найзгүйч байх гээд чи яага мэдлээд байгаа ч юм уу те гарч орохгүй шүү гээл те. гарч орохгүй шүү гэдэг чиг харуу өмчлөх үү? Өмчлөх юм болов. Тэ Гэтэ хоёулаа л ер нь бол байж болохгүй зүйл шүү дээ. Өмчлөх, хардах. Гэтэ ер нь араар тавьсан бол хүлийн зөвшөөрөх бараг шаардлагагүй шүү дээ. Хүлийн одоо нэг уучлаад байгаад байх. Би нөгөө одоо подкаст хийж байгаа шүү дээ. Тий. Энд дээр бол бүр эрэгтэй эмэгтэй хүмүүс бүр шал ондоо юм лээ. За. Эрэгтэй хүн ер нь араараа тавиулсан бол шууд Шуудчгүй. тэр эмэгтэй үнэ шууд муухагаар хараад өө ийм охин байсан юм уу? Ийм эмэгтэй байсан юм уу? Тэгээд шууд ингээд Дуусгана. тийм дуусгаж чаддаг юм шиг үлээ. Тэгнь. Эмэгтэй хүн болохоор араар тавиулчаад тэр хүнийгээ муугаагаар бодхоос илүү өөрийгөө муухагаар боддог. Би тэгүүлсэн болов уу? Би аашлаадсан болов уу? Би эр хүн шиг мэдрэмж нөөхгүйсэн болов уу? За би одоо сүлд хизээ яг тэ найзлууг хажууд нэг охин шиг эмэгтэй хүн шиг байлаа ч юм уу те. Хизээ эсвэл мэдгүй би хангалттай гоё байхаа болчих. Би хөрхөн байхаа болчих. Эсвэл тэр охин нь надаас илүү байсан болохоор надаас хөөрхөн надаас гоё битээсэн болохоор гэд хөвчлэн эмэгтэй хүн өөрийгөө ингээ буруутгах гэдэг. Би ингээ дөнгөж төрсөн миний бие юм байгаа болохоор хажууд нь би ажил гэд ингээ анхаарахгүйсэн болохоор ингэж явахгүй гэ явахтэй ч юм уу. Тэгээ тийм болохоор ер нь ингээд нийгэмдэр харахаар ч гэсэн араараа тавилсан эрэгтэй хүн яг уучлалцсан тохиолдол байдаг ч гэсэн араараа тавилсан эмэгтэй хүн уучлах нь бүр асар их энэ дээр болж их 90 байж магадгүй байна. Тийм байх тий. Яг хэнийг буруутгаж байгаа гэдгээс болоод дөнгөж би ийм болчвол би буцаад өөртөө гардаг болчвол би буцаад ингээ өөр дөрөө бурууг авч яах гэсэн үг шүү дээ эмэгтэй хүн тий. Би буцаад ингээ өмнөшгөө ингэдэг болчвол ч юм уу тий. Гэхдээ мэдээж бас бүх эмэгтэй хүний өмнөөс гэж ярих нь айгу буруу л да. Гэтэ өөртөө чи яг ярилцсан хүмүүс бол бас тиймэрхүү хандлага. Ер нь ингээ ажиглахаар тий. Тийм байна. Ялгаа нь бол үнэхээр тийм. Би одоо бас амьдралтаас тийм нэг араа тавьж юмсан үйл явдал бол түр төсөөлвөл ер нь тэгэл дуусгах баха. Яагаад чи ингэ төвчээд дүргэжлүүлж чадна гэж боддог. Тэр үний нэг хоёр хүний pride одоо нэг эмэгтэй хүн хоёрын зан чанартай холбоотой ялгаа. Тэр манай бас подкаст нэр орж исэн Цуки 20 баха. Тийм 20 тэгж хэлжсэн. Эрэгтэй эмэгтэй хүн толон харахаараа шал өөр юм хардаг гинэ ялгаа нь. Эрэгтэй хүн өөрийнхөө гоё юмыг хардаг гинэ. Үс нь гоё бол гоё үсээ, мөр нь гоё бол нэг гоё мөрөө ч юм уу те. Мэдхгүй эсвэл ингээд тийм ер нь тэгэж эмэгтэй хүн болохоор хичнээн гоёсэн ч гэсэн хоёр хүмүүсийн жоохон өөр бол хөмсгөрөөгөө анхаардаг ч юм уу. Жоохон мэдхгүй дэвдийн жоохон гэлээрээ болохгүй байгаа юм дээр л тэрийгэ татаж хардаг гэсэн. Жоохон мэдхгүй нүрээ поз өөрчлөөд ч юм уу те. Үсээ жоохон ингэж хардаг ч юм уу. Мэдхгүй жоохон ингээ жоохон бөхтөр бол жоохон цэх болж толон дардаг ч юм уу. Жоохон гизээ татаж толон дарах. Тэгэж ингэж тэрэн дээрээ фокуслдаг гэсэн. Тэрнтэй холбоотой. Нэгэн туйлаас ярилцаж юм чи одоо түрүүн ингэсэн шүү дээ. Рубигийн хувьд болохоор хувийн амьдралаа ер нь айлуулахыг харуулахыг хүсдэг гэдэг чинь тусгаарладаг тий сошиал медиас. Гэхдээ одоо сүүлийн үеийн тренд бол тийм байх шүү байна. Хосууд амар их ингээ хамтдаа влог хийдэг, фэйсбүүк дээр бичлэг хийдэг. Тэнгүүтээ ингээд дүүнер ч гэдэм юм уу хүмүүс харахтаа заавар дүүнер ахалбгүй хүмүүс харахтаа өөрийнхөө тэр хосын харилцаад харьцуулж хэлж штэ тий. Хосууд чи ийм л байдаг юм байна штэ гэдэг. Одоо чинь олон хүнтэй өргөж үзэж байгааг хүмүүс бол тэр сошиал медиа дээр оруулж байгаа тэр хоёр хосын гоё влог тэр романтик байдлаа хүмүүс амар харуулдаг үстэй тий. Гэтэл амар гоё байгаагаар л айлуулах хүмүүс харуулад байдаг. Тэгэхээр ямар гоё хөвгчлөлтэй асуудаг, ямар гоё эрэгтэй нь хүлээцтэй юм бэ? Бүсгүй нь ямар гоё халамжтай юм бэ гэдэг чим ингээд гоё юм ил харуулад байна. Тэнгүүд масаараа ингээд магадгүй тэр чин камера би зүгээр тэр сониучрахж боддог байхгүй. Камер тэр хүн одоо ингээд гэртээ ингээд нууцаа камер тавьж байгаа нэг бичлэг хийдэж ш тосоо тэгээд ингээд өнөөдөр ингээд найзлага пранк юм. Камер унтарцны дараа яг тэр хосуудын харилцаа яг боддоор амьдрал дээр бас ямар байдаг вэ гэж байдаг болоо гэж би зүгээр сонирхдаг байхгүй юу. Тэгээ Рубигийн хувьд энэ дээр бас юу гэж боддог вэ? Хитрхийн ингээд романтизм нь контентоор дамжаад ингээд ихсээд ихлэхээр хүмүүс дээр тэр нь буруугаар ингээд наалдах юм шиг энэ санагддаг байхгүй юу. Наадхан дээр ч бас 2 3 талтай бодол байна. Одоо яг ганцхан нөгөө хүмүүс өөрсдөө харьцуулна гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр ер нь зөвхөн хосын влог үзээд өөрсдийнхөө хосын харилцааг харьцуулах биш. Ер нь хий нэгэн ганцаараа хүний амьдралаар ч гэсэн
Өө эн чинь ингээ өөртөө ийм хувц авч гин. Өө энэ тийш аялж гин. Энэ хүн ийм байраа ингээ тогтчулж. Тэгсэн чинь би энэ хүнээс баг ах ихч байж иж ингэж амьдарч байгаа ч гэжтэй. Энэ хүн ийшээ аялцсан байхад миний солонгосын визч гараагүй байна. Ч юм уу те ингээ харьцуулах гад идэг. Тийм болохоор ганцхан хосын бичлэгтэй л харьцуулахгүй байх. Тийм. Нөгөө талаас болохоор би нэг зөв гэж бодож байна заяа. За. Яагаад гэхлээр токсик харилцаанд байгаагаа мэддэггүй хүмүүс айгүйх байт юм лээ. Эрэгтэй хүн надтай ингэж харьцах нь зүгээр л юм биш үү? Ч юм уу те магадгүй аав нь ээжтэй айгүй муухай харцдаг. Тэнгүүд ингээ найзлууд бас өөртөө муухай харцдаг. Тэнгүүд тэр хүн ч дотроо угаасаа л эрэгтэй хүн надтай ингэж харьцах хэрэгтэй юм байна ч юм уу те. Гэний тийм ингээ буруу ихтгэл өнөмчлөлтэй хүн яваад ижиж болно штэ. Тэнгүүд яг үнэхээр эрэгтэй нь эмэгтэйг ингээ гоё халамжилж байгаа тэмчлэг үзээд ийм байж болт юм биш үү? Миний байгаа нөхцөл байдал окей хэвэн биш юм биш үү гэж бодвол айгу зүг байхгүй юу? Би бас эмэгтэй ч гэсэн бас ингээ өндөө бодно штэ. Эрэгтэйг ингэж халамжилж штэ. Би ч нэрээ нөхрийг хаяастаа нэрээ шүдэ угаа муугаа ч юм уу те ингээ мэдхгүй мухагаар хэлцдэг. Ингэж хэлвэл бас гоё юм байна ч юм уу те. Зөв талаараа харьцуулаад зөв талаараа суралцвал гоё ах. Нөхөртөө найз залуудаа ууралж байгаагаа ингэж муухагаар те над шиг одоо би ер нь айгүй ааштай юм байхгүй юу. Ингэж муухай илэрхийлүүлж та муухай юм биш. Одоо энэ бичлэгэн дээр гарч байгаа охин шиг ингээ гоё тайван илэрхийлжвэл найзлууд ингэж гоё хүлээж байгаа юм биш. За зэн чи бас надаа юм байгаа юм байна ч юм уу те. Тэгэж гоё харьцуулвал суралцах юм их байгаа гэж бодож байна. Хаяа амьдралд жоохон тийм романтизм хэрэгтэй хэмжээ хязгаартайгаар. Окей. гэж бодож байна. За хоёулаа бараг цаг 30 минут ярилцсан байна. Тэгээ би сүүлийн асуулт руу орё гэж бодож байна. Одоо яг шинэ жил болоход хэдхэн хоног дутуу байгаа. Тэгэхээр 2026 оны хувьд Рубигийн зүгээс ямар жил байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд 2026-нд бас нэг тавьсан зорилго байгаа бол нууц ушаал манай сонсогч нартай бас оолцооч. Би нэг зорилго тавих болцсон. Яг яг тэрэндээ ингээд хүрчээд тэрийг enjoy хийж амжихгүйгээр дараагийнхаа зорилгыг тавиад тэгээд лээ. Одоо за энд хүрэнтэйг хүрсэн за ямар ч зүрслээ. За энэ яг дараагих та. Тийм болохоор зүгээр л одоо байгаадаа айгүй гоё хичээгээд зүгээр урсгалаараа биш хичээгээд тэгээд юу ирэхийг харжий. Тэгээ universe надад юу бэлдэж өгсөн бэ би ингээд нээлттэй хүлээж авахд билээ. Угаасаа над дээр миний л гэсэн юм ирнэ. Надад тохирохгүй тийм ажил, тохирохгүй тийм хувь тавилан надад хизээж ирэхгүй. Хичээгээ явж хахад яг надад зориулсан юм ганцхан надад зориулсан тэр ажлын карьер юу гэдэг тэ хайр дурлал зовлон байсан ч гэсэн яг надад зориулсан л зовлон ирнэ. Гэтэд ингээд бэлэн ингээд хин нэгний зовлон хин нэгний амжилтыг булааж байгаа биш. Зүгээр ингээд хичээж хахад болно доо гэд. Тийм болохоор юу ирэх бол гэж догтлж байна. Ямар ах бол гэж. Зорилгогүй байна гэдэг чинь нөгөө л гоё юм шүү дээ. Заавал хүмүүс нөгөө зорилготой байх хэрэгтэй гэж зарим хүмүүс бодоод байдаг. Гэтэл нөгөө зорилгогүй хүмүүс чинь өөрөө ч хэлж байгаа шиг нөгөө эргчлэгтэй. Нэг зорилго тавьчихаар заавал нөгөө тэрэндээ хүрэх гээл тэрэндээ тааруулсан төлөвлөгөө гаргаал. За би ч нэр энэ жил ийм зорцсон байгаа штэ. Энийгээ л хийндэ гээл найз нөхдөөгөө цаг зарцуулахгүй за зарим зүйлийг хойш нь тавиал. За энэндээ хүрэхийн тулд тэгэл зорилгогүй юм чинь бас жоохон эргчлээтэй. Хаашаал бол хаашаа бас нөгөө тухайн нөхцөл байдлаас гоё боломж гарч ирвэл хөрвж чаддаг юм шиг санагдсан. Тэгтээ үгүй юм билэ. Нөгөө зорилгогүй байчаар бүр илүү хичээгээд юу хичээж байгаа юм мэдэхгүй. Бүр найзуудаа хоошоо тавиулч юм уу те бүр заримдаа уулзахгүй. Бүр ингээ өөрийгөө тусгаардал бүр ажил дээр ингээ уулаарал яг юм харанхуу болчоор яг баланслах хэрэгтэй юм билэ. Төлөвлөгөөтэй хүн амар гоё харагддаг ш надаа. Энэ гэхдээ яг миний хувь хүнтэй холбоотой юм билэ. Би юм төлөвлөх, өдрийн тэмдэглэл бичих одоо ингээл тэдэн цагаас сэрээ тэд гэхэд одоо ингээд жимд авцсан тэд гэхэд ингэсэн байна. Тийм би хийх гэж үнэхээр хичээсэн үнэхээр чадахгүй лээ. Тэгээ зориггүй хаяа айгу хэцүү байдаг. Юунд явах гээд байгаа мэдхгүй, юу ирэх гээд байгаа мэдхгүй. Тэг ингээд зоригтой хүмүүс чинь ингээд амар гоо алхамтай энийг хичүүл би энийг хийн тэгчээд ингээд хүрнэ гэд. Тэгвэл би ингээд хідэн шат алхаж байгаагаа ч мэдхгүй. Ингээ яваад тахаар тэг шатн гол нь ийм биш ийм шат байгаа байхгүй. Тэг нэг ийш алхаал ингээл. Баланслах хэрэгтэй хаа. Энэ бүх юм л тэг явж ш тэнцвэр болох юм тий. Окей. За баярлалаа. Тэгээд Skeleton podcast-ийн маань 183 дахь дугаар энцчнаар оролцлоо. Тэгээ би бараг 182 дугаар хийхдээ ер нь хайр дурлал юм хосын харилцаа ийм юм бол бараг ярьж байгаагүй бах. Тэгээ
өрөнтэй хийсэн подкаст маань жаахан төгссөн байх. Бид хоёр арай нэг тийм яг л залуусан ингээ найзууд хоорондоо сууж байгаа ярьдаг юм шиг тийм яриараа төгссөн яриа хийжсэн. За түүнээс өөрөө би баг ярьж байгаагүй дандаа л эдийн засаг хостер нийгэм ярьжсэн. Тэр өнөөдөр миний хувьд бол маш сонирхолтой байлаа. Тэгээд надад тэгтээ тийм улс төрмөр асуугасаа гэж бодсон шүү дээ. Тийм үү. Одоо асуу. Болно шүү дээ. Энэ цаг чи яахгүй юу? Цаг гайгүй л та камер унтарчихгүй л. Би бол ярих хэвээр амар дуртай. Тийм үү. Улс төрийн талаар уу? Үгүй, улс төр мэддэг болохоор биш. За. Зүгээр л ингээд асуувал одоо чинь би улс төрийн тухай юу ч мэдэхгүй заяа. За. Тэгвэл асууж шүү дээ. Тэрнээсээ тэгтээ. Үгүй. Энд чи одоо нэг юм иргэн хүний нэг үүрэг байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа би юм татвар төлөгч болцсон. Жохоо хүн биш шүү дээ. Би улс төрийн тухай мэдэхгүй гэдэг чи яг үнэнд амар юм privilege юм бэлээ. Тансаглал. Тэгээ судлах хэрэгтэй юм байна гэж тэгж айгу бодсон. Одоо бүрээ ингээд төр гэдэг чинь юу яаж улс улдیں۔ Яг төрийг яг юу бүтээдэг юм? Нам гэж юу яагаад нам үүсэх хэвтэй юм? Төрийг юу удирддаг ч юм уу те бүрийг тийм мэдээ. Наач тэгтээ нэр гоё өнцөг шүү. Би бас наадхаас ч нэг юм ойлголоо. Яагаад тэгэхээр би бас ингээд яагаад өнөөдөр Ruby-гээс улс төрийн талаар би ингээд асууя гэж бодоогүй бол гэдэг ингээд өнцөг орж ирж байна. Ruby контент бүтээдэг юм чинь би илүү контент талаас нь Ruby-гээс асуучи. Тэнгүүд Ruby-г би нэгсэндээ улс төрийн талаар ярил улс төрийн талаар Ruby юу ярих вэ гэдэг өнцөг ерөөсөө миний тархинд орж ирээгүй байх гэсэн үг шүү дээ. Тэр талаар би асуултаа бэлдээгүй гэдэг чинь. Тэгэхээр надад бол бас том мессеж болж байна. Ер нь хүмүүстэй бас төсөөлж байгаагүй энэ хүн улс төрийн талаар ярихгүй байх та гэдэг хүнтэй бас улс төрийн талаар ярмаар юм байна. Энэ хүн хайр дурлал хосын талаар ярихгүй дээ гэсэн улс төрчтэй хайр дурлалын талаар ярмаар юм байна. Наач нь бол ёг гэж орж шүү талгаараа. Мэддэггүйсэн ч гэсэн ингээ мэдхгүйгээ. Тийм байна. Тэгэд мэдхгүй чсэн тэр хүн ингээ нэг гоё үнцэг гаргана штэ. Ер нь огт ингээ цагаан цаасан дээр байгаа хүн чинь гоё юм ярьдаг байхгүй тухайн сэдвийг. Их юм мэддэг хүн чинь бас жоохон их юм мэддэгтэй төртээд тэр номон дээр тэгжсэн гэдэг юм ярьчих гайдаг. Илүү цагаан цаасан дээр байгаа хүн чинь дотор нөгөө өөрийн зөвхөн мэдрэмжээр өөрийн тэр бодож байгаагаар ярьдаг учраас арай нэг үнэнд ойрцсон яриа болдог юм шиг надад санагддаг. Одоо ингээ манай Аки улс төрийн тухай надаас бүр ингээ 10 20 30 дахин мэдлэгтэй заяа. Тэр чинь ингэсэн тэг чинь ингэдэг ингээл тэнгуут ингээд би яг одоо юу гэдэг юм монгол хүн монгол хэллээрээ ярьдаг байх хэвээр гэдэг шиг улс төрийнхөө тухай мэдлэггүй яд наазахын мэдлэггүй байгаа да тэрэн дээр бол би өөртөө амар ихтгэлгүй юм байна. Одоо өөртөө ихтгэл гэдэг чинь заавал би гоё өстэй би хөргөн би гоё битээ би өнөөдөр гоё хувцалсан байна гэдэг дээр биш. Энэ дотор юу болж ийн мэдэхгүй те. Яг улс төрийн мэдлэг дээр аль бистэ өөртөө амар ихтгэлгүй. Бас залуучуудад амар гоё мессеж болж байна. Ялангуяа Gen-Z залууч те. Улс бүгд л хоол байх хэрэгтэй гэсэн мессеж хаад Ruby ингэж бодд юм байна гэхээр чи амар хүмүүст мессеж өгж шít. Тэг өөртөө ихтгэлгүй байдал гэхэр л юм гаднах үзэмж төрөх боддог юм шиг те. Би юм өнөөдөр хулигч цонх барьчлаа ч юм уу мэдэхгүй. Тэнгүүд ингээд би хангалттай мэдлэггүй байна да гэдэг дээр өөртөө ихтгэлгүй байх хэрэгтэй байхгүй юу? Би уураа барьж чаддаггүй би муухай ааштай хүндээ гэдэг дээр өөртөө амар insecure өөртөө ихтгэлгүй байх хэрэгтэй байхгүй юу? Бас давхар. Тийм байна. Тэгээ энэ улс төр дээрс амар өөртөө ихтгэлгүй байдаг. Тэгээ би нөгөө юм сураад тэрийг ингээд бичлэгнээр ярих дуртай байхгүй юу? Тийм болохоор ингээд өөрөө ингээд цаасан дээр ингээд схем ингээд зурж мурж байгаа. Тэгээд хүй за манайхаа над чиг би одоо ингээд нэг улс төрийн тухай мэдлэггүй 27 отоо юм битүүн биш үү? Над чиг хүн байж л байгаа. Бүгд тэр одоо улс төрийн тухай мэдлэгтэй олноо гэдэг ингээд эн чинь ийм байт юм байна. Ингэдэм байлээ. Гэт. Тийм ээ би ер нь ингээд энэ сэдвийн тухай олон хүн мэдэхгүй байгаа да гэж өрдөөсө боддгоо. Нэг ч гэсэн мэдэхгүй хүн байж л таараа гэж бодож одоо яг нөгөө нүрээрээ турах гэдэг шиг надтай адилхан таг мэдлэггүй хүн байгаа. Бүгд ихнээс нь сурыг гэт тэгж бичлэг хий гэж утсан. Тэгвэл бол одоо амар ичмээр штэ тэгээд очоод сонгуулаа өгөх гингүүд хэнийг мэдэхгүй. Тэгэл одоо олон даагчтай хүн яг реклам хийхээрээ ямар нэгэн зүйл ширэлдэг ч юм уу те. Тэг яг ийм улс төртэй холбоотой улс төрчин ганцхан намайг биш ерөн бүх хүнийг орлож байгаа штэ. Тэгэд би ямар нэг юм ширэлэхгүй байлаа гэхэд тэнд дараа нь миний охин ч юм уу ирээдүйд хин нэг хүн хохирч болно штэ. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ингээд юм хэлмээрээдэг. Гэхдээ ингээд мэддэггүй. Тэнгүүд хүмүүс ингээд реклам авахаар л дуурдаг ч юм уу те. Тэг ингээд заримдаа нэг ингээ ерөнхий зах цугаас нь ойлгоод ширлэнгүүт бас ингээ юу ширлж байгаа бас нэг яг юм бас 100% ихтэй биш ч юм уу те.
Тэнгүүд би өнөөдөр нөгөө подкастаас урьлаа гингүүд за би өөрөө л гоё асууж хэмжидаа гэж амар бодоодсэн шүү. Одоо тэгэхээр улс төрийн талаар контент хийх гэж байгаа юм тий. Бас яг нөгөө нэг подкаст хийн гэдсэн шигээ энэ дотор байгаад айгүй утж байгаа. Тэгээ түүхийн тухай бас хиймээрэн түүхийнхаа тухай бас одоо бүр маш ерөнхий л мэдлэгтэй юм нарийн мэдлэг бас байхгүй. Тэгвэл бол хоёулаа хамтармаа юм шүү. Би одоо хувийнхаа YouTube суугаар улс төрийн талаар контентууд ер нь хийгээд явж байгаа. Тэгээ би ч угаасаа Сэхэдэн подкаст маань өөрөө 7 жил 8 жил нийгэм улс төр эдийн засгийн талаар ярьсан. Тэгэхээр одоо нөгөө дандаа хүмүүстэй ярилцдаг байсан учраас 7 жил хүнээс юм асуучлаа. Одоо жоохон өөрөө угаасаа дуртай сэдв юм чи улс төр энэ түүх нийгэм эдийн засгийн талаар жоохон тайлбарлая. Залуучуудад зөв ойлголт өгье гэдэг байдлаар бас YouTube дээр өөрийн контент хийж явж байгаа байхгүй. Тэгэхээр наад ч юм бол айгүй зөв гоё өнцөг байна. Угаасаа тэгэл залуучууд өөрсдөө дуу хоолой хөрөхгүй бол улс төрийг одоо баба замаа муухай залуучууд болмол холтож байгаа шүү. Тэр чинь бидэд амьдралын чанар муудаж байгаа шүү дээ. Би ч гэсэн ингээд юу үзээ ядаад байгаагаа мэдэхгүй улс төр холж их шигтэй юунаас холдоод байгааг мэдэхгүй ингээд. Чи бол амар гоё хийх хаа. Ер нь Руби ингээд улс төрийг тайлбарлаж байгаа нөхөр айгу. Харин амар энгийн үгээр тий. Яг юм. Тэгээ угаасаа чиний үзэгч нар одоо сонсогч нар чинь угаасаа байгаа. Тэгээ нөгөө Gazep гэдэг шиг болсон үйл явдлыг ингээд тэндээс мэдээллүүдийг цуглуулад нэгтлээд хүргэнэ гэдэг чинь чамд угаасаа байгаа ур чадвар тэрүүгээр хүнд хүссэн учраас улс төрчсөндөө энэ тэнд маш олон үйл явдал болж байгаа. Тэр болгоныг базаад нэгтлээд тэгээ жоохон шинжлэх ухаанч байдлаар теоремуудыг уншаад улс төрийн ойлголтууд чи юм байдаг юм байна ингээд хийхэд наа ч мод нийгэмд амар хэрэгтэй контент авах 2026 онд хурдан хийж эхлэе гэж хэлсэн. За баярлалаа. Би нөгөө нэг олон залуучуудад хэрэг болох байх. Нэг хэсэг хүн юу гэж бодохол гэдэг бодлоос амар айцсан байсан гэсэн шүү дээ. Тэгээ яг англи хэл дээр бичлэг хий гэж айгу бодчихсон байхгүй юу? Би ч одоо англи яг ус цас биш ч гэсэн өөрийгөө ойлгуулах хэмжээний англи хэлтэй юм тайлбарлах хэмжээний англи хэлтэй орос хэл бүр ус цас хэл байна. Контент бүтээгч байж яагаад энэ хоёр юм ашиглахгүй байгаа юм бэ? Гэдэг яагаад хийхгүйсэн бэ гэхээр ёо энэ үгээ буруу хэлчлээ. Тэр үгээ буруу дуудаж энтер ч юм уу те. Тиймэрхүү комментоос жоохон ингээд ирэхээс имзэглсэн юм шиг байгаа юм би. Ийм заавал төгсөн хийх хүсээд. Угаасаа бусдын юу гэж бодох гэдэг айдас чинь хүнийг perfectionist үзэл рүү ойртуулад идэг гэдэг. Төв төгсөн хийвэл хинч юу ч шүмжилж чадахгүй гэд. Тэгээ одоо би болохоор за шүмжилчлээ. Яг үнэндээ энэ дундаас нь би энэ үгийг буруу дуудд юм байна гэд сурах нь би юм чинь хийжлээ гэд ер нь улс төрөж гэсэн ер нь ярина. Тэг яриа. Чи угаас орс хэлтэй юм чинь орс хэлтэр одоо Навальныгийн багийнхны хийдэг контентууд энэ төр бол супер. Тэгээд тэр нөгөө Путины дэглэмийг эсэргүүцдэг маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ Оросоосоо гараа авцсан. Тэгээд орс хэлтэр бол маш гоё контентууд подкастууд байдаг юм лээ. Тэр их сурвалжууд бол чамд угаас амар сайн олдно. Тэгэхээр нөгөө чи ингээд хийгээд эхлэхээр нөгөө засан бомбогны эффектээр маш олон одоо ютубер залуучууд дагаад хийх болов гэж бодож байна. Тэгээ ер нь бол тэгээд нөгөө маш олон залуучууд дагаад хийх байх гэж бодож байна. Гэтэ би болохоор зүгээр эхэлсэн учраас гэл. Ерөнхий яриа гэж бодож байгаа л доо. Одоо яг тэр гишүүн ч юм уу те анхны ерөнхийлөгч ч юм уу тэгж биш. Зэрэг улс төрийн одоо баруун зүүн гэдэг чинь юм байд юм байна. Илүү мэдлэг болох зорилгоор юм те. Одоо яг манайх ямар үзэлтэй те. Тэгээд манайх яг аль нам нь ямар үзэл баримталтай ингээ те. За тэгэл хийгээд эхлэхээр либерал үзэл гэж юу юм ингээл нэг тэгж яг онол гэх юм уу? Тим маягаас нь гоё цээжил манайхан цээжлэрээ гэд тэгж яриа гэж бодсон. Яалч наач нэг юм тустай контент талах юм. Ер нь яагаад ийм улс төрийн контент тэгээ хий гэсэл төрсөн. Тэгэл ялангуяа сая энэ өнгөрсөн жил билүү. Тэг өнгөрсөн жил хамгийн амар юм жил боллоо шүү дээ сошиал дээр ялангуяа. Гадаад жагсаалан амар боллоо. Бүр дээр үеэс улс төр дээр ажиллаж исэн ингээл хүмүүсийг гаргаж ирээл те. Тэгсэн. Тэгээ би ч өөрөө сошиал дээр ажил хийдэг хүн болохоор тэр болгоно ингээ хараад тэгэл за ер нь мэдлэгтэй авах хэрэгтэй юм байна. Талбай дээр очиж бас жагсаж байгаа байхгүй юу? Тэгээ бас яг үнэндээ яг юуны тухай ингээд жагсаад байгаа бас ингээд мэдхгүй ямар ч сан очих хэрэгтэй юм байна гэж юм уу те. Тийм юуны тухай яагаад юг яаж үзээ ядаад юуны тухай тэмцээд байгаагаа мэдэх хэрэгтэй юм байна. Гэ тэгээ бодсон чи яг үнэндээ юу гişүүн байтугай тэр баруун зүг үзэл баримтлаа ч мэдхгүй гэдгийг ингээ мэдж байгаа байхгүй юу? Тэгэл бүр ихнээс нь сурах хэрэгтэй юм ингээд. Зөв.
Тэгвэл битүүрийн хийх гэж байгаа контент өөр юм байна. Тийм бах. Тийм байна. Тэгээд өөрөө чи ингээ хэлсэн чи бицэндээ хийх контент бас хийх систем байна гэсэн. Айгуу гоё урам зориг авлаа. Залуучууд хэрвээ ингээд өөрчлөгч ингээ бодож аваад хүмүүст үнэхээр хэрэгцээ байгаа юм байна, хүрэх ёстой юм байна гэсэн тийм бас сэтэл орж байна. За Австрийн талаар одоо тэгээ дараа тэгвэл тухтаа илүү яриа да тий. Дараа одоо яг контент нэхний их 2 дугаар нэтер гарангуут нь энэ дээр чи ингэсэн шүү тэгсэн шүү гэд гой санаа оноогоо хэлнэ нэлтэйгэр. Окей. За тэгээд манай подкаст хоёлаа бараг би 60-аас 80 минут ярина гэж урилга явуулсан. Гэвч одоо бараг 2 цаг болж байна. Тэг ярих сэдвүүд ч уг зөндөө байлаа. Би зэндээ ингээд яриул ярмаар байна. Ч одоо нэг бас камер маань унтраа материал маань цэнэггүй байсан учраас техникийн шаардлагаар ялчгүй сонсогч нартаа одоо дуусах шаардлага үүслээ. Тэгээд бас юм нэгээр дуусах юм шиг тэгээ би тэгээ эргчил энэ төр дахиад бас гоё ярилцах цаг хугацаанууд гаргах уу. Тэгэхээр манай 183 дахь дугаарт хүрэлцээсэнд баярлалаа. За маш их баярлалаа. За 183. Бас бэлгшээлтэй таа нөө янз бүрийн. Үгээр нэмэх гэж үзлээ. 12 3. За баярлалаа залуусаа. Тэгээд энэ дугаар та бүхэн таалагдсан бол өшөө олон хүнд хүргээд өгөөрэй. Баярлалаа.